За сар шинийн баярын тусгай дугаарыг энэ удаа ди подкаст Азийн бууцтай амттай яриа өрнүүлэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн зочид маань их онцлогтой зочид байгаа. Манай Дорногов аймгийн Саранхөө театрын залуу уран бүтээлчийн гэр бүлийг энэ удаад сонгож аваад тусгай дугаараа бэлтгэхэд бэлэн болоод байна. За бид одоо зураг авалтынхаа объект руу хөдлөх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн зураг авалтыг Эвийн гэрээ компани тогтчулсан байгаа. За интерьер дизайнераар уран чимэг ихч маань ажилласан байгаа. Та бүхэндээс ажлын амжилт хүсье. За ингээд объект руу явцгаая. За ингээд өнөөдрийнхээ сар шинийн буюу 17 дугаар жарны хөхөгчөн могой жилийн сар шинийн тусгай дугаар ди подкастын 27 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болж байна. За ингээд урилгыг маань хүлээж авсан одоо анх хоёрынхаа гэр бүлд маш их баярлалаа. Баярлалаа. За бууза хийж амжаагүй байх гэдэгт яг амбулц бариад авсан тий. За ингээд анх хоёрын хэмээх энэ айл маань одоо анх хоёр маань Саранхөө театрын дуучин, манай Золзын маань Саранхөө театрын жүжигчин ингээд маш олон жил бас орон нутагт ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч, залуу уран бүтээлчний юм сайхан төлөөлөл байгаа. Тэгээ гэр бүлэрээ өнөөдөр Азийн бууцтай амттай яриа гэсэн энэ одоо нэвтрүүлэгт орох гэж байна. Тэгэхээр нөгөө хэдүүлээ одоо нөгөө бууза хийн. Тэгээд нөгөө Азийн зоос маань хаана байлаа. Ер нь зоос хийдгүү. Хийнэ. Хийдэг те. За энэ ингээд энэ зоосыг өнөөдрийн буузанд хийн. Тэгээд хэн одоо энэ жил могой жил хамгийн азтай байх нь гэдгийг шалгаруулнаа. Танаа гэр бүлээс те. За тэгж жагаад танаа хүүхдүүдтэй танилцчихъя. Хэн блэ? Ануудэр. Ануудэр. За. Тамны өнөр бил. Тэнүү. Өсөдөр. Ануудаар Тэнүү Исүүдэр гэсэн. За ингээд гурван сайхан хүүхдээ ээж аа байна. Тэгээд гурван хүүхэд нь бол шатар тоглодог. За энэ явцтай бол бид сайхан яриа өрнүүлээ. За ингээд буузаа ээж эхлэх үү? За тэгээ. За эхлэе. За манай хүүхдээ шатраад тоглож. Тэгээ яг юу яагаад эхлэхээр буузаа хийгээд эхлэхээр одоо зөөгч ажил нь шүү дээ. Өөрх ажил бод тий. За та хоёр маань энэ жилийн хувьд сайхан жил гарав. Ямар онцлогтой жил бэ? Уран бүтээлч хүмүүсийн хувьд бас л завгүй л байлаа. Саяхан бас Солонгос яваад ирж ах шиг байсан тий. Тэгээ Солонгос дээр явж ямар зорилгоор яв ах ихчдүүдтэйгээ л уулзсан юм шиг харагдчихсэн. Сонь сайхнасаа уулзаад нэвтрүүлгээ эхлэе тий. Ер нь бол энэ жил 25 он ч бас сайхан жил гарч штэ. Одоо Монгол цаг тооллоор гараад бүр сайхан болох Аа тий. Тий. Аргагүй л яг л цаг ихтэй нэг хэсэг хүүтэрсэн шүү тий. Тэгэхээр хавар олоогүй байсан байгаа байхгүй юу? Тий энэ чинь бас хүүтрэлгүүд тийм ээ. За би хурд зурх юм уу? За тэг. За тэг. Эмэгтэй зурхгүй, эрэгтэй зурх ч. Гэхдээ намайг гурил зурхаар голоод идэг байхгүй. Шингэн зурчлаа, автоо зурчлаа гэд. Тэгэхээр зүгээр хэл амгүй өөрөө зурцсан намайг. Өөрт нь хичээлийн нөхцөн намайг идэг байхгүй. За ер нь юу яасгүй? Юу хитэн бууз хийдгүү танаа? Гэр чи. Ер нь хэд орчим. Хэд орчим байдаг? Хэд орчим? 6-700 авцаа хийдэг юм болов? 600 гарах уу? Мянга гардыг юм. Гарах л гэж юм. Гардыг болов? Гэхдээ тэгээ юу яадаг? Нөө айлууд чинь нэг өдөр шууд ингээд нөгөө нэг шүнжэнгөө ингээд сууж мужаад хийчихдээ штэ тий. Манайх болохоор нөгөө ажлынхаа зүгээр завсар заагаар гээл ингээл нэг оройд ч юм уу оройд ингээл баг боломж нэг хайхтар ачаад. Тэгж хийдэг болохоор бас яг нарийн тоонуудаа анзаардаг юм байна. Анзаарж байгаа юм. Ер нь бол ахиухан бууз хийхийг бод. Яг л өөрчлөө бас штэ. Олуулаа штэ тий бас. Идэж бас амш. Би ч өөрөө буузанд их дуртай. Дараа нь тэгээд чи хэсэг нөгөө нэг өдрийн үдийн цагаараа идчих штэ. Тийм ээ тий үлдсэн ч гэсэн тий. Үлдсэн ч гэсэн. Хөлдөж байгаа цаг үед нь ер нь хийгээд авбал юм. За манай үзэгчид бол та хоёрыг маань таньдаг ч хүн байгаа, таньдгүй ч хүн байгаа. Анхаа маань одоо хэдэн онд манай Дорноговын хүргэн гэдгийг бол мэдж байгаа. Хэдэн онд нааша Дорногов аймаг руу ирв. Ер нь одоо яаж яваад нөгөө Дорноговын эмэгтэйчүүд чинь хүргчүүлээд дагуулад ирдэг гэдэг алдартай шүү дээ тий. Та хоёр маань хэрхэн яаж сайхан энэ нутагтаа ажиллаж амьдрах шийдвэр гаргаад өнөө хүртэл амьдрчээ нэгээд сайхан түүхээсээ яриул тий. Дүрмийнхаа л дагуу яваа юм байна. Яг зүгээр 10 онд ирсэн л дээ. 2010 онд би чинь соёл урлагийн их сургуулийг төгссөн. Төрийн дуулаач дуучин мэргэжлэр 2010 онд төгссөн. Тэгээд төгсөөд би чинь 2 сарын 3
6 сарын уу? 6 сарын тийм. Хавар 100. Тий. 2 нь төгсөөл 3-даа бас нэг хонхны баяр маяр игээд. Тэгээд нэг аял зугаалгаа гэж ирээд. Тэгээд 4-дөө наашаа зугаал 5-ны өглөөнд миний шууд тушаал гарч ирсэн. Шууд наашаад орно ороо. Тий. Тэгээд тэгэхэд бол манай золоогийн үүрэг бол оролцоо ихтэй. Окей. Би чи ирээд жил ажилласан байсан шүү дээ. 2009 онд төгсөн. Манай дүүрэн дуулаач чинь юу вэ? 5 жил. 5 жил. За. 5 жилээр сурдаг. Эдгээр чинь нөгөө 4 жилээр сурдаг. Төрүүлээд бас нэг жил ишцээ. Жилийн өмнө цалинтайгаа залгаж илаа. Төрүүлээд байсан. Тэгэхээр ер нь оюутан бахасаа үерхсэн тэгээд тэр чинь говьд ер нь ирж очиод яваад исэн гэсэн үг үү би анх 9 онд ирж. шандад. Бид нар чинь нэг 7 оны сүүл 8 оны ихээр бид нар анх танилцж ирсэн. Тэгээд 2009 онд анх ирсэн тий. 2009 онд. тий. 9 оны хавар юм уу тий. Би бас их сургуулаад төгсөөл. Тэгээд ирж ирсэн. Сургуулийн төгсгөл авчирч ийлээ. Тэгээд одоо нутаг ус ээж аав хаагаарай. Нутаг бол юу Увс аймаг. Увс аймгийн төв Улаан гомот төрж өссөн. Одоо тэнд аав ээж маань бас амьдарч байгаа. Тэгээд энэ жил нутаг явах уу? Энэ жил одоо явъя гэсэн бодлого. Одоо нөгөө нэг анх ирээд ч бол бас нэг хайхтар баяр ёслоор яваад идэггүй жилдээ нэг 100 амралтаараа нэг очиод идэгсэн. Тэгээ одоо энэ жил бас нэг явахгүй. Ер нь жил болгон одоо явахгүй болохоо байж. Яагаад гэвэл нөгөө аав ээж бас нэг нас өндөр гарч байгаа. Бас нэг жилдээ яг нөгөө Монгол үндэсний юм гэр бүлийн баяраар чинь бас очиж бас байхгүй бол одоо нөгөө дүүнэр бас би ч өөр айлын том шүү дээ. Хэдэн дүүтэй? 4 дүүтэй. Оо за. Тэгээ дүүнэр бүгдээрээ тусдаа ахын гараад гадаа дотоод явах нь яваад одоо ер нь Монголд байгаанууд нь одоо төрж мөрөөд нялх нойтон бийтэй. Тэгэхээр ч нөгөө бас очихын амт бас ховрдоод ирчих. Тэгээ өмнө чи би ч нөгөө айлын том гэдэг утгаараа за даа хэднэг наагураа зохицуу затах гээд тэгээд идэгээс одоо нөгөө хүмүүс чи амьдрал дээр гад ирэнгүүт бас хамаагүй тэгж болохгүй. Одоо би чи бас нэг арай нэг зөвшөрж байгаараа би очихгүй бол бас болохгүй болчих. Айлын том гэдэг утгаараа тий. Тэгэл тавлаа явдаг. Өнгөрсөн жил чинь нуука үлдчихэд анхаа байхгүй байгаад л айгу мэддэг тий. Тэгээ онлайн ч угаасаа хизээ язганы уулзсан хүмүүс шиг. Тэгээд нөгөө хамт явдаг хүн байхгүй ажил төрлөөс их шалтгаалж байна. Тий. Би ч бас айлын том бохгүй юу? Бас тэгээд сар шинээр ч бас гэртээ байхгүй бол бас болчиход. Дээрээс нь нөгөө нэг бидний ажил чинь бас нөгөө баяр болохоор ихтэй ажиллаж байна. Яг баяр ёслолоор л бид нар чинь байнга ажиллаж идэг. Хүмүүс чинь баяр ёслолоор амардаг бол бид нар чинь эсрэгээрээ баяр ёслолоор ажилладаг. Тэгэхээр чинь энэ нөгөө нэг бас тоглолцууд гарчиж байгаа шашин урлаг гээл. Одоо чи энэ жил чинь сар шин чинь нөгөө богинохон 3 хоног амарч байгаа гэдэг. Засгийн газар дахиад хуралдаар болсон гэлөө. Манай гүндэл ахал тэгээд манай гүндэл ахал үн гарч яг юу нь бол сар шинээр уг нь бол одоо Монгол одоо хамгийн том одоо дархлаа бол одоо нэг сар шинийн баяр байна. Сайхан 93 наадам маань. Энэгээрээ л нэг сайхан уртамраад өгөл тий. Сар 2-ыг л амраасаа гэж. Бус тэр баяруудыг яах вэ? Тэрийг бол нэг хайхтар одоо хоног моногоор амарч амраад юм их гэж. Нэг өгүүлэгт байхгүй болсон байхад нэг өгүүлэгдээд авах амралтууд биш шүү дээ тий. Амралтууд биш байгаа таахгүй. Монгол үндэстэн гэдэг гоё том ялгаа л да энэ баяр бол тий. За тэгэхээр ер нь бол жил болгон уус явдаг уу? Ер нь бас янз-янзтай хичээ. Тэгээ энэ 100 бол явж чадаагүй. Энэ 100 нэрэж чадаагүй шүү дээ. Энэ 100 бол явж чадаагүй. Жилдээ нэг энэ 190 нэг өтөд явж чадаагүй. Энд бас ажил гарчаал. Тэгээ бид манай энэ жилийн амралт чинь бас нэг жил болгоо ер нь 7 сард амраад идвэс. Энэ жил нөгөө 6 сард амралт болоод. Тэгээ яг нөгөө нэг ажил одоо нөгөө 3 хүүхэд нөгөө шатраар тэмцээн уралдаанд их явна. Тэгэхээр ч нөгөө нэг тэдэргээ зөөсөөр хөтөл тэгээд амралтын голдоор тэдэрэн таарчуу тэгээ бүр байхгүй шүү дээ. За манай хоёрын хэн илүү тооч вэ? Тэгэл нөгөө өөрсдийн нөгөө нэг юу хоол биш. Тэгээ гашцсан яг хийдэг хоолнууд байгаа байхгүй юу? Тэрийг одоо яг өөрсдийнхөө хоолыг л ирэхэд байсан. Манай он чи ер нь бол нөгөө нэг одоо нэг хуурч, шарах одоо гэдэг нарийн нөгөө юмнууд байдаг шүү дээ. Хорхог боодой, за тэгэл нөгөө хавирга, шарах, марах тиймэрхүү талын хоол, жимби, мимби тэр мэр талтаа бол асуудалгүй.
асуудалгүй. Би бол хуушуурыг хямраа. Хуушуурыг хашраа. Тий, хуушуур бууцаг бол хямраа чинь. За та хоёрын маань анхны сар шинийн баяр одоо ээж аавтайгаа танилцах одоо нэг хүргэн бэрүүдээ цагаан сараар л хардаг шээ. Хэрхэн яаж одоо танилцж байв те тал талынхаа гэрүүлтэй. Бид нар ч одоо яг окоч юу штэ. Яг ковид гардаг жил 20 онд л Анх цагаан сар очиж байгаа. Үгүй тийм үү. Айлгэр бол амар удчихж байгаа шүү. Би 10 хэдэн жил болцсны ард дээр. Анх цагаан сар гарах гэж сүрхийн эндээс нэлээд дуулан болоод явсан чинь ковид гараад. Тийм. Тэгээ харин тэнд чинь бас нэг бид нар чинь баг лилигээ донсон шүү дээ нэг зам ман боо. Тийм байсан шүү. Тэгээ одоо энэ жил одоо уул нь бас төлөвлөгөөтэй байгаа. Бас цагаан сараар юу болох юм? ус явах төлөвлөгөө байна. Юу хэрэгтэй? Халбаг. Халбагнууд энэ даа. За энийгээ дүрцээ. Тэгж бай. Тий. Над юун Би дээр шүү. өнөөдөр та хоёр тусалж байгаа. За, туслах тооч. Тий. Бууны амтлагыг бол хийн юу сонгон хийхээс гадна сармс хийдгүү. Ер нь бол сонгон сармс хийсэн ч болно. Бас угаал амталчихлаа тий. Ерөнхийдөө тэгээд амтлагаа. Ааха. Илдээ үнэ. Би ер нь хоолнд тийм нэг илдээ үнэ амтлаг хийх ер нь сонирхол. Тийм ээ тийм Монгол мах өөрөө гоё амттай шүү дээ тий гоё мах тий. Хоол бүр өөр ингэсэн амттай шүү дээ. Яг л тэр амтаар. Тэгэхгүй хүмүүс ч одоо одоо хоороо хоол болгонгууд бүгдэн дээр кетчуп хийдэг ч юм уу. Тийм хүмүүс би гайхаад яг кетчуп хийх юм бол нэг төрлийн хоол хийж. Тэр нэг хүүхдүүднээс хоолн дээр амтлаг чихэрэг тэгээд тэг. Яг өөр ингэсэн амтлаг хоолнд байх. Чи тий. Тэгээ сармс хийхгүй тийм байна. Юу тэгэхэр чин та хоёр чи их сонин түүхтэй юм шүү дээ. Тэгээд уука говийн чи яг хуу ер нь бол ойр тойрныхаа хамаатнуудаар манайх чи одоо хотыг бодвол дид бүтэц ойрхон болохоор тий Улаанбаатарт хамаатан байдаг бол очоо зоолох чинь Дорн говьд хамаатан садан байдаг бол ороо зоолох чинь тэгэхээр нөгөө увсад очиж шинэлсэн тэр олон жил очиагүй байж байгаад очисон гэхэр чин их сонирхолтой. Тэгээ дээрэс нь Баруун аймгийн шинэлгээ их хэр өргөн болд юм байна. Говийн хэр өөр юм байна тий. Ална гэж бодож байгаа. Яж чад би цагаан сараар айл гэсэн амар дуртай заяа. Тэгээд увс чи ер нь бол яг манай говийг бодвол шинэлгээ аягүй өргөн болдог. Баггүй яг Увс аймгийнхаа төв дээр байдаг уу? Тий төв дээр байдаг. Тэгээ аягүй өргөн болдог. Би яг тэгэж бодож ер нь бол анхнаасаа очсон. 19 онд очсон баг. Тэгсэн чинь нөгөө корона гэдэг юм чинь гаргаад ерөөсөө гаргаагүй заяа. Хашаанаасаа ч гараагүй заяа. Ноцор хатам дүгийн дээр нэг очиж байгаа. Тэгээд өөр байхгүй. Тэгээ миний төлөвлөгөө нураад одоо тэгээд очиж шархаа нөхнө гэж бодоод айлхээс бэлэг цуглах амар дуртай. Ахагийн хамаатан садан ихтэй гэсэн үг тий. Бага юм байна тий. Тэгээ нөгөө ахмадууд очиж золгоох нөгөө ахмад хүмүүс бас аягүй байна. Яг л одоо харж яддаг юм байна тий. Байдаг болохоор бас юу юм бэ тий. Багтаа нөгөө аав ээжийг дагаад аав ээж чи бас залуу байсан тий. Оолтой олонтой. Тэгээд тэдний дагаа яваад ерөнхийдөө бараг жоохон захлах янзтай болцсон. Тэгээд нөгөө манад энэ чи ерөн сар шин бол өргөн дэлгэр болно шүү дээ. Тийм айгүй өргөн. 15 ман хүртэл болно шүү дээ. Тэгээд золгож дуусаад араас нь дахиад нэг ахмад залуу хүмүүс нь цайлуулсан барьна гэдэг дахиад өргөжлөөлөө. Зөрөөл буцаал орж ирээд идэв тий. Буцаал орж ирээд. Тэгээд тэгдэг. Тэр утгаараа нэг бид хэд чинь нөгөө аав ээжээ дааж явж наазаа гэсэн сүултээ жоохон залхмаар байт. Ер нь жоохон айл хийсэх нэг жоохон тийм сонирхолтой биш. Одоо бол яг нөгөө нэг яалчихгүй ураг төрлийн тийм хүмүүс ажил төрлийн бас ахмадууд энэ зайлшгүй шаардлагатай бол орно. Зайлшгүй шаардлагагүй бол бас нэг орохсон. арахгүй тий. За тэгэл янз янз сонирхолтой. Бэлэг цуглах амар дуртай. Хар багын л тийм байсан. Хар багын л нөгөө нэг дээр үед чинь бол дээр үед гэдэг ааш. Тэгэхээр бидний хүүхэд байхад чинь нөгөө шуудаа уриал томлхон тор уриал. Нөгөө танихгүй хамаагүй ингээл нөгөө бүр байраа дуусгадаг байсан шүү дээ. Би чинь яг нөгөө тухайн дэмжин байрныхаа атман байлаа шүү дээ. Жижигхэн бацаанараа дүүнрээ бүгдийг хаанасаа дагуулчин тэгээ шуудаа тэгээд нөгөөхөө уриал цөмхөө уриал зарим нэг хаяа нэг гоё бэлэг өгсөн айлуудаараа нахин араа нуцаас олж байгаа. Танихгүй хуцаад солж байгаа. гэдэг 5 мав дугаар анги 6 дугаар анги маань хүртэл явсан баха.
Тэгээд сүлдээ жоохон томроод хичээл болчтой юм байлээ шүү. Би бас 6 дугаар анги хүртлээ явсан. Тий 6 дугаар анги хүртлээ. Яалтчгүй тэгээд 6 дугаар ангид орж явахдаа за дараа жил ер нь бас нэг орж болохгүй мэн гэж харин тийм байлээ. Тий өөрөө харахгүй нэг юм өөртөө зэнзүр тавиад хэлдэг юм л шүү дээ. Тэгээд 58 минутыг ч ингээл орцоор нь хавуулаад дуусгаал явдаг л байлаа. Тэмдэглэл хэлэхгүй. Тэгээд харин тэмдэглэл. Орсны Орсыг нь олдгоо л явдаг байлаа. Тий. Цагаансаар нэр гоё шүү тий. Хүүхэд байхад ер нь их сайхан олон айлаар шинэ. Би бол тэр яг тэгж баг багт бол тэгж таньж мэдхгүй айлар орж. Хар явж байгаагүй гэдэг. Гараа. Тэгэхээр ч нөгөө ялгаа байгаа байхгүй. Энд ч нөгөө төвийн энд ч нөгөө нэг төвийн орон сууцнууд айлууд ихтэй болохоор хамаагүй ингээ явцдаг. Тий тэгээд тийм яг бас хүүхдүүд явж л байдаг л та. Гэхдээ би яваагүй. Би угаас тийш явах зав байхгүй. Зүгээр заавж дагаал. Тэгэл нөгөө өстөч чинь авшиг юу. Давс ер нь чангатай идэх үү? Ер нь жоохон сул идэх үү тий. Говь бол угаасаа ус өөрөө давстай. Тийм болохоор ер нь бол давс сул иддэг. Гэхдээ бас сул идэх манай гэр ер нь бол гэхдээ айгүй сул иддэг юм байлээ тий. Хүмүүс ирэхээр буусныхаа давсыг, хоолныхоо давсыг мартцсан юм өдргээ зарим хүмүүс тэгээд иддэг ш. Тэгэхээр харин ер нь жоохон бага иддэг юм байна гэж бодоод байгаа л болъё. гэж бодсон. За манай хоёр одоо сайхан орон нутгтаа ингээд нэг нь театртаа нэг альбом байгуулахад ажиллаж байна тий. Тэгээд одоо бас 10 хэдэн жил 15 жил ажиллаж байгаа. Тий 16 жил рүү орч. Тэгэхээр энэ жил Саранхөө театрын 45 жил яваад төхөж байна. Энэ 45 жилийн бас нэг 15 жил 16 жил байна гэдэг бол бас нилээдгүй хугацааг өстой жинхэнэ залуу насныхаа хамаг галд үлдээ хамаг эрч хүчээ энэ байгууллагатай зориулж байгаа юм сайхан гэр бүл байгаа. Тэгээд та хоёр маань ер нь одоо анхаа гэдэг юм яагаад ингээд багасаа дуулах сонирхолтой байна. Ука маань яагаад жүжигчин мэрэгчлийг сонгов. Нэг юм мэрэгжлийнхаа бас нэг бахархал гоё яагаад сонгосон талаараа үзэгчтэй хуваалцвал те. Сонирн байх болов уу? Зарнаар ш. Зя тэр чи их сонин да. Тэр хоёулаа юу сони идрээ тийм үү. Би бол ер нь бол багасаа ер нь дуулж барьж байгаагүй. Аха. Гэр бүлд чинь гэр бүл дуулдаг хүн байгаа юу? Яг манай аав ах нэг тийм ардаа явьяасан хүн байдаг дуулдаг. Бус. Хич мчээд байна. Тэр ярианд болж байгаа нөгөө давсын хэлтэй. Би сая давшиж байгаа нөгөө PC бичлэг бод. Би одоо чимээгүй оогаа нөгөө дахиад гэж бодож байсан. Тагтаг сул өгөөд. Тэгэхээр юм. Тэгээд 9 дугаар ангид манай дуу хөгжим багш яг хөтэ дуу хөгжим багш жоохон манай нөгөө урлагийн үзлэг явуулдаг шүү дээ сургуулийн. Урлагийн үзлэг болоод нэг сайхан бац яа гэх. Тийм баг сайхан дээр угаасаа сая гараа угаацсан шүү дээ. Гараа угаацсан. Ингэж барахгүй бол нэг л биш болоо. Нэг л дотоо яваад байдаг гэдэг шээ. Тэгээд ой нацаа урлагийн үзлэг болсон чинь яах вэ? Тэр үе чинь бид нар чинь бас тийм хайртай нөгөө нэг юм биш. Нээлттэй биш. Тэгэл нэгэндээ нөгөө шахалтаар тийм тэгээд дуус юм уу? Ордог байлаа шүү дээ. Тэгээд нэг дуу дуулсан. Ямар дуу? Тэгээ одоо сайн санахгүй байна. Тухайн үед нөгөө жавхлан ч одоо болчихсон. төрсөн нутгийн тэрэг гэдэг үлээ үгүй лөө. Үгүй байна сайн санаа. Жавхлангийн дуунаас дуулсан юм байна. Санаад байна. Жавхлангийн дуунаас дуулсан. Нутгийн салхи байлгүй байсан уу яасан. Эсвэл ээжийн чансан зайж байсан гэж. Ээжийн чансан зайч гэртээ биш юм байна. Тэр чинь сүүл гарсан юм. Тий 7 8 оны агаар. Тийм салхич юу лээ? Нутгийн салхиудаач алсан газрын чулуу хөндөөгүй муучаа. Энийг байсан байх гэж би бас бодоод. Тэгээ тэрэн дээр чи би нөгөө нэг төрүүлчихдэг байхгүй. За. Төрүүлээ гэж чинь сайн л дуусан байна да тий. Тий одоо тухайн үед яг хичнээн хүүхд орсон бүү мэд тэр одоо яг сайн сандгүй. Их л сандралтай байсан шиг. Тэгээд юу яасан. Тэгээ хараанд орцсон уу? Хараанд орцсон юм шиг. Хавар нэг 3-4 сард нэг хос дуэт түүний оролдоо болоод нэг 10 жилийн сурагчдын дунд. Тэгээ би бас нэг 10 жилийнхаа нэг охинтой хамт дуэт дуулаад тэгсэн чинь тэндээ ороод 3 дугаар хайранд орчлоо. За ингээд ерөнхийдөө ингээд боллоо. За тэгээд дуусны ар дээр багш нарын хараанд орохоос гадна ер нь маш олон хүмүүс дуулахыг үзээд баяр хүрсэн үү? Үгүй мэдхгүй нэг айхтар баяр. Тэр чинь уралдаа багшийн хараанд орсон. Аа ээж мэж бол тэгээд тухайн үед чинь яг тэрийг тоодгүй байсан шүү дээ. Би ч тэгэл багш тиймд ор гэсэн гээл тэгэл явж байгаа шүү дээ. Тий. Тэгэл явцсан чи хавар харин конкурс төхөөд ирсэн чинь дуу хөгжмийн багш маань харин тэгж чинь. Жоо таглаад байх. Энийг жоохон ус хийчих. Жоохон шүүрстэй.
чи юу яагач соёл урлагийн сургуульд конкурс тааж гинэ. Бүр огт бодож байгаагүй. Юу амьдралдаа ч төгсүүлж Ямар байгаа. мэрэгчлээ болно гэж бодож байсан юм. Би өөр нь барилгын инженер болъё Аа. гэсэн. Тий. Барилгын инженер бодоод бас нэг математикаараа бас жоохон бэлтсэлтэй. За бүр арга ятах юм бол эмч болд юм уу? Хиймдээ бас арай жоохон дөнгөр. За. Физик, хим, мат. Физик бол нэг Надаас манай хол хин цай байсан. Мат хоёрт бас арай жоохон. Тэгээд тэгж бодсон явж исэн чи харин чи юу нөх өгөхгүй. Гүй би одоо өгч авахшаа би юу хутлаа. Хутлаа ах мах. Гэт тэгсэн чи дахиад жоох Тэгсэн чи. Тэг нэг өөртөө хэрэглэдэг давс өчлөгөөс баримжаа байгаа шүү тий. Ой нэг жиг сарч ба. Энэ гэхдээ нөгөө арай жоохон сул давсан л байна л та. Тийм байна. Нуурын давс байна. Бас өмөртнэ. Тэгээд яах гэсэн багшгүй чи юу нэ өгөөч. Гэт. Тэгээд тухайн үед нөгөө нэг драмын театрын юуны Монгол Улсын гавьч чинь жавцмаа гэдэг хүн дээр намайг. Тэр хүн бас яг нөгөө нэг конкурсанд орох гэж байгаа. Тэр тухайн үед чинь Ур чадвар өгч. конкурсыг чинь нөгөө нэг соёл урлагийн сургууль нөгөө нэг хол учраас тухайн үеийн тийм зөвлөл Төлөөлөл очиж авч хүмүүс зохион байгуулад мөнгө төгрөгийн даагаад бос төр очиж авдаг байсан. Тэгээд тэнд өгч гэдэг нэг 14 хоногийн өмнө тэр хүн дээр очиод тэгээ нэг дуу сонгуулж байна. Ерөнхийдөө дасгал уншаал. Тэгсэн чинь за чи ийм дуу одоо Ирэн уур аав ээж хоёр энэ хоёр дуу сонгоол. Тэгэл бэлтгэр боллоо одоо нэг хэд хоног бэлтгэл тэрийг чинь гэсэн хийл юм болж байгаа. Өдөрт ош нэг дасгал уншаал тэр мэр дуугийн дуулж үзээд л. Тэгэл яалчихгүй нөгөө конкурс нь боллоо. Тэгээд тухайн үед чинь бас нөгөө бас дэлгэц мэлгчээр харж исэн хүмүүс чинь ингээл Ирээл. баахан гавьяал ардын жүжигч тий хүмүүс ирцэн. Тэгэл эхний өдөр чинь за ороо гэлж. Тэгсэн би чи яг үүдэн дээр зогсчихсон юм чи. Чи орсон юм уу? Ороогүй. За ороо гээл. Нав шууд оролцлоо. Тэгэхээр би юу ч бодсонгүй ороод тэгсэн чинь нэг баах юм асуугаал дуулуулаад юм хийлгээл бүжигдүүлээ. Тэр санал аваадах л гэж санал аваад эргээрээ л чи өөд чи одоо яаж иргэсэн юм бэ одоо юу саддаг. Тэгээд жоох амарч штэ. Тэгээд юу яачаад огч явцсан. Маргааш өглөө нэрсэн чил өчтөрийн эхний хүн ороод тэгээд тэргээр нэг хүн орилоо зарлж байна. Тэгэхээр би чи угаас өчтөр нь эхний өдрөө эхний хүн биш байх гэж бодод. Угаас ороогүй юм чи гэж бодвол. Тэгээд зогсчихсон чи. Чи биш тий. Чи өчтөр хамгийн түрүүнд ороо шүү. Ягаад тэнд чимээгөө зогсоод байгааг намайг загнаа. Тэгээ би чи өөрөө эхэндээ орсон ч битггүй. Тэгэл ороод өнгөрлөө. Тэгээ маргааш нь дүн зарлана гээл. Тэгсэн чинь соёл урлагийн сургуулиас 3 хүн ирсэн. Дуурийн дулаач эрэгтэй нэг эмэгтэй нэг. Тэгээд хүртийн дуучин нэг. Тэгээ бүр дуурийн дуулаач авчиж байгаа тийм. Тэгээд хөгжим бүжиг монголжингоо гэдэг доош явчих واخхой. Тэд нар нь болохоор олон хуваартай. Тэгээд суйс дээр нэг анх хоёр гараад тэгээд монголжингоо дээр нэг анх хоёр гарчдаг واخхой. За хоёр анх хоёр гарсан. Тэгээ би шууд тэр нөгөө анх хоёр ч бүр хар багасаа дуусаа хөгжим тоглолдог. Үлээгээр хөгжим одоо энэ нөгөө нэг юу штэ. Туураад ажнаа гэж штэ. Туураад ажнаа хүлэг гэдэг нэг алтан гэрлийн анх хоёр гэдэг. Тэр واخхой. Тий. Бид ч нэг үед конкурс чинь. Тэгээд би ч угаасаа заа судлаа бол угаасаа нөгөө анх хоёр. Мань мэт нь одоо юу гэж тэр том мондог юм орох уу. Хагчаа гараа явуулсан чи араас нэг хүн орилоо гал юм. Тэгсэн чи харин эргээ харсан чинь тэр анх хоёр чи наашлаа гэ. Яваад очсон чинь дуртай дургууны юм яваад очсон чи. Юу яасан чи тэнцсэн байна. Хотлоо тийч. Хүнээр наадаад. Нэрээ чи ороод үт. Ороод нөгөө нэг багш дээр нь очсон чи харин чи ямар анх хоёр нэ. Тэг анх хоёр давхууг анх хоёр гэсэн чи. За соёл урлагийн Хавнтаагаараа. Тэгээд би чи соёл урлагийн сургууль анх гэж орчихсон. Соёл урлагийн сургуулийн бүр дуурийн дуулаач гэдэг. Тэгээ гэрийнхэндээ ирээд хэлсэн чинь яаж хүлээвсэн. Дуурийн дуулаач гэдэг. Би ч бас яг очиж дээр өдрөө хэлээгүй 2-3 хоног явсан юм. Тэгсэн чинь нөгөө дуу хөгжим багш маань ээжд хэлсэн чи.
танаа хүүхдийн гэсэн. Тэгээд яг тэрийг ээж мэдчихэд байж хат нь би яг санамсргүй аавд хэлээд манай аав ч бас нэг тийм дуу муу сонсох ана адар сүрэн шин цэрэг мэдрэг болсон. Улаан пи юм байна. За. Тэгээ би ингээд соёлын сургуульд конкурс өгөөд ингээд тэнцчлээ. Ингээд соёлын сургуулийн дуулаач анги авчээ гэдгийгсэн чинь авч үзтээ. Бөөн баяр. Юурээс амьдралдаа бараг тэгж айхтар баярлж байгаа. Өөр харж байгаа. Өөх тийм үү ямар баяр те. Тэгснээр ерөөсөө би шта нэрээ 5 хүүхдийнхээ нэгийг нэг орлын хүм болоосоо ир дотор их бодож байсан. Аха. Ста их одоо сайхан байна. Тэгмгуутанд шууд нөгөө нэг барилгын инженер эмч шууд барилгад За би дууш болох юм байна. За нэгэнд авсан юм одоо тэгээд тэр чигээр болъё гээл. Тэгээд сарнц. Тэгэл хүмүүс конкурс өгч бат. Би авцсан. Сургуулийг авцсан. Цөөхөн хуваараас бас цөөхөн хуваар авчиад тэр цөөхөн хуваараас тэр хуваарыг авна гэдэг бол бас авьяастай л байсан байна л да. Бас тэр авьяасыг бол бас энэ дээр үе буюу одоогийн тий урлагийн үзлэг бол нэрнгээс хүүхдүүдийн авьяасыг нээж өгдөг байсан тий. Ер нь бол одоо л ингэхээс одоо нөө мэрэгжлийн хүмүүсийн ч юм одоо л би ойлгож байгаа юм л. Тухайн үед бол би тэр хүмүүсээс одоо хамт конкурсд орсон хүмүүсээс илүү байсан уу гэвэл бас бодлоо шүү дээ. Зарим нь үнэхээр мундаг дуулах залуучууд байсан. Тэгэхээр яг нөгөө нэг энэ нөгөө мэрэгжлийн хүмүүс ч болохоор яад гэхээр аль болох нөгөө нэг хөндөгдөөгүй. Нэг айхтай юм нэг өөрийн гэсэн школ суугаагүй. Тим хоолой бас их чухал гэдэг. Шинээр одоо юм ажиллахад их хялбар тий. Тэгэхгүй яг өөрийн гэсний тийм нэг манер суудсан тий өөрийн гэсний хоолойтой болсон хүмүүсийг чинь дахиад өөр хооллоор шилжүүлнэ гэхээр чинь бас их ажиллагаа ордог. Бас тийм үү тий. Тийм юунууд бай. нэг штамп суудсан моцсон гэдэг. Тий. Штамп Тэгээ суудсан. мань мэд чинь болохоор өөртөө жинхэнэ цаас шиг цагаа юм аа. Тэгээд дөөрийн дулаачийн ангийг авахар чинь хамгийн доод өнгө, хамгийн дээд өнгө л одоо өстөр Тийм шүү дээ. тэгэл ажиллаад эхлэх. Анх орж явах чинь би чинь бүр юу театр хоолойтой байсан. Оо тий. Одоо ер нь бол их өргөнд япас онцоо театр. Ааха. Тэр хайлуугаа очижсэн дуулаачаас. Ааха. Хайдуугаа чинь бүр нөгөө хүнийг чинь жавжмаа гавьдаг чинь чиний хагас өнгөр оншуулах таа гэх. Тэгээд хагас өнгөр оншуулсан чинь ингээ гарч ирсэн. Тий. Тэгээ би чинь нөгөө нэг сууж ирсэн чинь бартон болж буугаад. Тэгээ бартоноос дахиад яанар болох гэж үзээ. Яг ч бас нэг тийм хоолойн шилжилт гэж байдаг юм бэл. Тэрэн дээрээ яг тэр шилжилт дээрээ тянараад байх байсан бэл. Гэтэ яг юу тухайн үед бол яг алийг нь ч мэдхгүй зүмс сурж байгаа юм чи. Одоо ингээд бас нэг ажил дээр гарч чаад хэдэн жил болоод ирэхээр чинь ер нь тэрх байсан байна гэдэг юм ийг нь одоо мэдээ. Одоо энэ сэтгэл зүгээр сурсан бол би бас нэг ер нь бол би ийм хоолойтой тийм дуучин хүн болно гэдгийг мэдчихсэн шүү дээ. Гэтэ яг бол бас сайн багш нарын буйнд бас тачвэ. Тийм одоо бас мэрэгжил тийм айхтар муу даач болохгүй учиргүй тийм дэлхийд гарахаар сайн даач болохгүй гэдэг шиг. Гэхдээ энэ Саранхөө театртаа бол одоо мэрэгжлийн одоо уран бүтээлчдийн хувьд бол одоо сайхан доктор сууршилтай, тууштай орон нутагтаа ажиллаж амьдран гэдэг чинь л одоо чухал байх шүү дээ тий. За манай анхаагийн одоо мэрэгжлийн дуучин болсон түүхний дөөрийн дуучин болсон түүх болъё. За манай Уука Минийх бас баг яг ойролцсон юм шүү. Тийм үү. Шал өөр мэрэгжлтэй болно. Бас л ер нь бол тэгээ 10 жилдээ хөөрж халтарч явж байгаа л ер нь бол тэгээд амьдралынхаа зам руу ороод ирсэн шүү дээ. Тийм би чи хөнгөн мөнгнөөр хичээлдэг 10 жилдээ дугуй муундаг ер нь жоох спорт талын. Тэгээд гүйж мүдэг тэгэнгүүтээ яг ер нь бол мэрэгжлээ болол нөө хэл уран зохиолдоо ер нь бол айгу сонирхолтой байсан тийм өөрөө ч давгууч сурдаг байлаа. Тэгээд хэл уран зохиолын талын ер нь бол багш ч юм уу мэдхгүй ямарсан нийгмийн тал руугаа л болно гэж боддог байсан. Тэгсэн чинь л яг нөгөө урлагийн өслөг мөслөгт одоо нөгөө жижиг нөө дивжээ мөвжээнүүд болдсон шүү дээ бидний үед чинь. Тэр дивжээ энтерт бол ангиасаа ерөөхдөө хүчээр орчдөг. Тэгээд Шандын эдгээр сургууль нэгдүгээр сургууль 5 онд төгссөн. Тэгээд яг тухайн 5 онд театр мэрэгжлийн хэмжээ болгосон хүчингүү болоод ч тийм нэг жүжигч албан ёсоор нөгөө аймгийн нөгөө 7-гийн нэг үстэй тийм 7-гийн нэг далдар 7-гийн нэг шүү. Түүхэн 7-гийн нэг шүү. Тэгээ нөө аймгаас бэлтгэнгээд конкурс юм авах гэж ингээд тэгээд бас л нөгөө нэг ангийн багш нэг өдөр төвжээ мөвжээд ороод явдаг. Багш нар ер нь их чиглэлт юм байна шүү тий. Тийм тэгээд
хэм баачка одоо нөө Батөмөр тэгээ Батөмөр би тэгээ баяраа хийм байлаа. Таад очиод бөөндөө өгчөөч шалгалт тэгэл тэгэнгүүт нь тэгэл да яад юм аа мэдхгүй юу яаж сагсчихжээ. Тэгэл дахиад утсан би. Одоо мөнхөө огш манай мөнхтөр шогш маань багш өөрөө ирж аваад өөрөө төгсгөөд тий гараар төгсгөөд мөнхтөр жогш нацагдаа огш тэрэг ирж авч исэн. Тэгэл ирээл нөгөө шалгалтанд нь ороод тэгээд пүүжээ найруулагч тухай байсан шүү дээ. Тэгээ пүүжээ ах театрын найруулагч байсан. Тийм найруулагч байсан. Тэгээ пүүжээ ах маань юу агаад нэг 7 хоногийн мөлөө 10 хоногийн шалгалт өгөх гэж байгаа хүмүүсийг бэлтгээд бид хэдийг нэг 10 хоног сургалтанд суулгаад тэгээд бас бэлдсэн юм байна. Бас нэг хэд хоног бэлдсэн. Бас нөгөө хүн чинь яг нөгөө боловсон хүчин нөгөө гурил зурх гэдэг гурилны байхгүй байгаа гэдэг тэгэнгүүт бас бид хэдийг нөгөө явуулчих гэдэг шүү дээ. Тэнцвэрч явуулчих гэдэг шүү дээ. Тэгээ нэг 10 хоногийн сургалтанд битэдийг хамруулад тэгээд шалгалт өгөөд ер нь бол 14 тэнцсэн шүү дээ. 7 эрэхтэй 7 эмэгтэй тэнцэж яваад эндээс. Тэгээд яг төсөөд эрэхтэй битэж чинь 7 лаарсан. За тэгээд дорноговын хэд ч одоо суйсыг одоо бас бужигнуулж исэн байлгүй дээ. Одоо үе тэнгийн айгуу. Одоо ч гэрэлцаагүй ч гэсэн дорноговынхан гээ хараад. Бөөнөрөө нийлүүлээ. Бөөнөрөө нийлэхээр бас алдартай шүү дээ. Тэгээл 9 он тухайн үед бас яг сургалтын төлбөрөө аймаг орон нутгаас бас даалгуулад тий хариуцуулаад явна гэдэг чинь гэр бүлтэйш тэр өөртөөш тэр асар их нэмэр байсан мэт тий. Тэгээ нөгөө яг 10 жил чинь бидний үед аав ээж одоо ингээ бид нар хүүхдүүдийнхаа төлөө ингээл хойноос нь явж байгаа шиг ер нь яг нийгэмч тийм байсан юм уу нэг айхтар тоодохгүйсэн мэн тий энэ юм юмд явж л байдаг энэ тийм юм тэгж л ингээд хайчдаг тэгээд манай аав ширч хөдөө бас айгүй их явдаг тэгээд нөгөө бас л нэг хөдөө явцсан байхад нь тэр үеэр шалгалтаа өгөө сургуулаа авцсан хүрээд ирэхдээ та хоёроос ямар ч мөнгө авахгүй сурнаа хаач мөнгийг цаанаас төлөвлөхөр болсон сургуулийнхаач төлбөрөөр болсон гээ сууж авах тэгээд бас яг хүүхдүүд нөө хавар конкурс гэж бужигнж яхад үжээ сургуулаа авцсан 300 м л явж байх жишээний тий. Ааха. Тэгээ сайхан энэ мөрөглөөр л олон жил ажиллаж байна. Тэгээ тухайн үеийн бас төр засгийн удирдлагуу тухайн үеч нөө Жамсрынгийн Бацуур дармаа 8-ын дарга байлаа. Хөдрөгч чулуун дармаа нь одоо соёлын газар одоо хөдөрчлөгч маань одоо тухайн үед бас театрын дарга байсан шүү дээ. Тэгээд найруулагч нь бүрдөөс найруулагч маань байлаа тий. Тэднэрийнхаа буйнд бас одоо ингээд үдий зэрэгтэй ингээд амьдрал төл тавиад тий. Ингээд урлагт ажиллаад байж байгаа бас буян тэр үеийн манаас одоо нэг ач гавьяа олцсон дөө байгаа. Тэгээд энэ ташрамд бас та бүхэндээ талархлаа илэрхийлье. Тэгэлгүй яах вэ те нэрээ. Бид би ч гэсэн баг. Энэ цаашаа нэг багшийн багш ямар хүн байсан гэдэг. Тий. Увс аймгийн улаангов сумсуугаа. За тэгэхээр багш нар бол одоо мэрэгжил одоо сонголтод бол хэрхэн нөлөөлдгийг бол манай хоёрын жишээн дээр танилцсан. Тэгээд одоо нөгөө сойс нэг сургуульд байсан болохоор л одоо бибинийгээ хараад танилцсан гэсэн үг. Тий оюутны байранд. Дотор байранд бид нар чинь. Би чинь дотор байранд 4 жил амьдралаа шүү дээ. Манай хүн чинь бас дотор байранд. Бараг 5 жил амьдэрсэн үү? 4 жил. Яаж энэ хүнийг найрав? Эсвэл уука найрсан. Ой доктор өрн 4 жил амьдсан 3 жил доктор өрний дарга хийсэн. Хэн? Даргад дурлсан юм байна шүү дээ. Оюутны өрний дарга хармээсэнд нь болоод орсон. Гэхдээ нэг яг вэ контактыг бол өөрөө ер нь бол үүсгэсэн. Гэхдээ яг нөгөө нэг ингээд энэ хүн чи айгуу даруухан тийм хүн байсан ч юм уу? Одоо бодох нэ яадаг. Тэр одоо бодно шүү дээ 27-8 он гэхэрч 10 хэдэн жилийн өмнө гэхэрч бас бодно шүү дээ. Тий. Өнөө маргааш бол одоо ботхгүй тэгсээ гэж шууд. Энд чи бараг одоо 2-3 жилийн дараа 20 жил. 20 жил нэрээ тий. Тэгэхээр чин бас бодно шүү дээ чи. Сайн ингээл нэр 10 жилийн тийм оюутан оюутан болсон түүх мөнх гээд ингээ ярьсан чинь 20 жилийн өмнө тийш оюутан болсон байхгүй тий. 15 6 жилийн өмнө төгссөн гэсэн үг тий. Нөх хүмүүс юу гэдэг л буруу зөрүүгээр түмэн мэдээ шүү. Анхаа бол их болгоомжлуулж чинь хоёлоо бол хажууд нь ярих үүрэг үүсгэж чинь анхаа бол энэгээр юу гурлаа зуурлаа илтгэх. Таяр яг ам хөдлөнгүүдээ зүгээр суугч хүмүүс. Ам хөдлөг ярьж байгаа ч бас давхар юм аа. За хий. Одоо би яаж тэгж жоод
Хоёул нь. Тий. Эзэн болохоор угаас даяар чимээ. Би Танилцсан түүх минийар ярьж байгаа би чимээгүй жия. Чи л ярина шүү дээ. Ер нь бол хамгийн зөв сонголт эмхтэй нэр. За. Тэгээ зөвч юусэн бурууч юусэн та. Зөв гэж үгээс одоо юм зохиогч гэж бол ярина шүү дээ чи. Тийм ээ. Эсвэл нэг жоохон гэр бүл болчоор хүмүүс ингэдэг штэ. Яаж танилцсан юм бол гэж айгуу гоё тэрийг үндэ сонирхол байдаг болохоор тий. Урлын хүн гэдэг утгаараа бас нэг уран сайхан нэмэх гээд байгаа юм уу? Наа заавал ингэж хичээж явах ямар шаардлагатай. За би гүйж байгаа сууцсан аваа сууцсан яшиг. Энэ болоо юм биш үү дээ. Би одоо ингэж хэлэхгүй л гэж бодлоо. Яа, оюутны байрны дараа тэгээд энэ хүн чинь юу яадаг вэ? Одоо тухайн 20 жил үгүй 20 биш 17 жил өмнө гончноос өөр юм өмсдөг үзээ. Угаасаа л Түүз мүүз юуч байхгүй, тамирын хувцс мовц гэж энэ хүн ер нь мэддэг байсан юм болоо надад танилцахтаа мэддэггүй. Өөрт ингээ байгаа хувцас дандаа ингээ гонч костюм биж яг тэгэл нэг сороочхон цамц. Тэгээд тэрнтэйгээ ингээд коридороор явахаар бас мохоо цэмби харагдсан шүү дээ. Ийм гизмэс байдгүй байлаа. Доктор байран зөө. Доктор байран чөлөө цагаар өмсөх хувцас унтахгүй байлаа. Хүү чөлөө цагаар өмсөж байгаа хувцас нь яг нь бижака далаад олсон. Чинийхээ өмнөд сөдөөд өмсд юм уу хайш ядрага. Тэгээ нөө коридороос нөө байрны дарга марга ингээд нөө өглөө оройдоо цэвэрлэгээндээ гараараа тэгээрээ мэгээрээ гэлдэг шүү дээ. Тэгэл коридороор энэ үнжээг нөгөө дөөрийн нөгөө хоолоогоор яаш. Бас дөнгөс суралцж байгаа оюутан бас хинээтэй ижсэн юм ямар ч байсан юм мэдгүй. Цэвэрлэгээндээ хэрэг хэлдээр. Тэр хоолоо мото бас ингээд унтчихад чиндэр ингээд ороод ирэх бас суйстай ороод очингууд нөгөө нэг хоолойны дасгал хийгээл. Яг тэр яг яаж хэлдэг байсан гэнэ хаа. Тэр нь чинь бол бараг суудсан юм шүү. Бараг магадгүй. Тэгэл нэг коридороор нэг гончтой золол яваад байсан. Залууч гэжтэй тухайд банд ийсэн. Одоо залуу болсон. Тэгэл таалагдал яг тэ тэгэл манай өрөөний нэг охин одоо нэг байрны дарахтаа хаа сайн болчлоо гэл дөнгөж нөө тэр тухайн үед 3 дугаар курс дөнгөж байранд орж ирсэн охин баггүй дөнгөж би наадахтай чи хамт 2 жилстэй хамт байранд амьдэрсэн найсан ч найраад үзээ юмаа тэгээд найрж өгч тэгээд уулзсан яа юм чи дуудаж луудаад шат матан дээр ингэж мэгдсэн худлаа бас нөгөө тухайн үед нөө дараамын жүжигчсэн амар алдартууд тэгээ чи өөрөө штэ тэр шиг ингээд нэг тухайн чи амар би жүжигчнээ ингэ сурч амар жүжигчсэн те энэ нэг чаад мац цосол цосч энтэй уулзсан гэл нөгөө охин мөхөндөө нөгөө нь тэгдэг юм л та тэгчээс нэ өөрөө мань гэр тэгэл зүрх үзгээл тэгээд за нөгөөх мөгөөх байхгүй бодлоо тэгээд өөрөө уулзсан за тэгэл аваас утсан мэдхий тэгээ бүр дорногоовын хөргөн болоод тэгээ одоо тэгэл аваа суусан гэж ш. Тэг аваа суужээ сууж авагдсан л байгаа юм. Өдрөд. За хэрэг би бол чимхтэй их мó. Та хоёр буу цагаар уука чимхдэг. Би ер нь бол чимхдэг. Би ер нь бол яг илдэг ажилтаа л. Би ер нь нямба ийд юм байна бас анхаа. Ер нь бас нэг хоол хийдэг байран байх шүү бас тий. Бас хоол хийн. Гэтэ ерөөсөө би чи бас нэг хоол тэр нэг өдөр болгон биш байхгүй юу? Өдөр болгон биш үү? Тий нэг хаа нэг тэгэл завгүй штэ хоёулаа ингээл номертой болохоор чинь юу лээ театр үйл ажиллагаанд бол хоёулаа ажилтаа болчих тий. Хүн чинь нэг боддог штэ нэг ойр тийм хоол идмээр нэгэл тий. Тэгэл би тэр чи яг бодож байгаа л нэг занж байгаа л нэг сайн хийчихсэн штэ. Амралтын өдөр мэдмээр за одоо анх хоёроо чиний хоолыг идъя гэж тэгэл. Та хэд чинь одоо яг бидний энэ авж байгаа байранд дэд телевизийн одонтой ав нэвтрүүлгийн зураг авалтанд орж ирсэн тий. Тэгсэн би. Түр орж ихтэй хахад гэр бүлээрээ яг нөө тэр киноны хэсэг дээр намайг шоолоод идчихсэн шүү дээ. Тоосон тий. Хөөе. Хатам авч алга болчиход юу амгалаа юм бэ? Харин алга болчихсон. За. Энэ яа тэр нэрээ яг тэгээ манай гурав хүүхдийг гурлаа. Би одоо тэгээ яах вэ? Босч харяаж гүгээд одоо боо болгосон юм багтаа. Чи амьдрал дээр яг ингээ адам авч алга болсон юм яаж хүлээж авах вэ? За юу яриад байгаа юм юу яа? Үгүй учиргүй тэгж амар сандчихгүй хаа. Нэг тиймэрхүү реакшн. Бас хамаагүй тэгж сандчвал эн чин одоо энэ хүнийг ч бүр сандрах. Ерөнхийдөө тэгээд угаасаа л тийм юм шүү. Ерөнхийдөө нэлээд 50 100 байх. Саяхан гараадсэн шүү дээ. Болоогүй үдээ гэдэг үднээс л байх бах. Зүнэш
нөгөө хүн сандраад ирээ хэлэнгууд бүр сандраад өө болчихё. Манай телевиз 2 контент хийсэн байдаг. Цасангоо тий. Цасангоо тэгээд Одонтаа гээд кино контент хийгээд бас хөдөө орон нутгуудаас анх удаа Didish Innovation-ы Sky Media гэдэг бүх видео санд байршуулж байсан. Тэр болгонд манай одоо театрын авьяаслаг уран бүтээлчид маань яг нөгөө дайчлагдаж бүгдээрээ л өстой бор зүрхээр зүтгэдэг. Тэгээд уука маань 2 контентэд яг ингээд оролцсон хүмүүс яалтчгүй л одоо манай одоо бас энэ телевизтэй салшгүй ингээд уран бүтээл нь мэдээж нөгөө адилхан л урлаг соёлын танин мэдүүлэх үүрэгтэй ийм газрууд учраас холбоотой байгаа байхгүй тий. Ингээд ярих юм бол аюух юм боос тий. Тий. Анхын нэр цасангооч юм бас яг арга одоо юу гэдэг нэг тийм нэг дэлгэцэн тий. Орчим ер нь бол бас л чанга эвгүй байлаа шүү дээ тий. Эмтгүй яг ингээд тайзан дээр одоо яг нөгөө юу гэдэг нь олонд хүрэхтэй нэг жоохон нэмэлттэй тайзан дээр ч жүжигүүл тэгж явдаг штэ. Яг тэр шигээ ингээд нөгөө жүжиглэх гээд байдаг. Тэр ингээд амар нөгөө хэтрүүлж орж ирдэг тий. Ингээд ихсэн дээр бүр ингээд эрс шал хаатай харагддаг ч юм байт юм уу тий. Анх тэгээд яг тиймэрхүү зүйлүүдийг бас мэдэж авч ийлаа. Би засангааг үзээд тэр яг нөгөө нэг сүултнийг хөхөрчөөд нэг та хоёр ингээд инээлтэд ингэдэж штэ нэг нэгээд тэрэн дээр нөгөө уйлж ийсэн штэ. Нэг ягаад ч мэдгүй эсвэл бид нар хийсэн болохоор тэгдэг. Тэр чинь бас хөөхөн кинош засангооч. Яг санаа нь бол нөгөө нэг мөнх очир бит хоёрын л нөгөө амьдралаас их сэтэлсэн шүү дээ. Тэр чинь манай дундхүү төрчөөд манай нөхөр алга болсон. Тэгсэн чинь аваачаад нөгөө нэг хамаг памперстай юутай ийтэй бүх юма нөгөө машинда хийгээд цоожийг хуулаад тэгээ бүр оройд яг тэр нөгөө өвлийн үгнийхээ хувцастай ирчихсэн баг. Тэр нь тиймэрхүү юутай үйл явдал өрнөжсэн. Одонтаа бас гоё кино хийсэн тийм билээ. Яг мэдгүй тухайн үедээ яг хав нөх айхтар юм бодоогүй ч юм уу. Тэгээ дараа нь ингээд сүүл зургатаараас айгүй ингээ ойр ойрхон гараад байгаа шүү дээ. Тэгээ ингээд үдсэн чинь бас нэг юм айгүй хөөрхөн. Яг хоо хэлэх гээд байгаа мессеж чинь айгүй гоё тий. Юм хийх гэж бас ингээ хичээсэн оролцсон. Тэгээд юм ч гэсэн одоо зохиол мөхөлнөөс айгүй хөөрхөн болсон юм шүү дээ. Одоо манай телевизийн юу яана 10 жилийн ирэх жил болно. Тэгээ 10 жилийн одоо 10 жил шүү дээ. Иргэжлийн болно. Энэ жил бол ер нь одоо хийж байгаа манай контентууд бол ерөөхдөө ирэх жилийнхаа 10 жилийн өгцөн юм контентууд байгаа. Тэгээд бас янз янзын ажил бодож төлөвлөж байгаа. Тэгээд та хэд маань сайхан дэмжиж бас олцсон үзээ. Тэгээд байх юм. Бид нар ч одоо ер нь нэг л салбарын хүмүүс шүү. Харин одоо ард түмэнд үйлчлэх нэг салбарын хүмүүс тэгэл хайл болохоор нэг нэгэндээ дэмтэй тустай явж ивэл тэг болно шүү тийм ээ. Одоо ер нь бол харин дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдэг чинь. Одоо нэг юу яадаг гинэ сайн ингээд солонгост байж байгаа нэг хүнтэй юм ярьж байхгүй юу тэгсэн чинь одоо CUM солонгосчууд Монголд амьдарч байгаа солонгосчууд яг солонгосчууд хаана юу ажиллаулж гин хаана юу хийж гин заавал тэндээсээ худалдаа авалт гэж үйлчлүүлдэг гинэ. Тэгээ яагаад ингэж байгаа одоо тэр тухайн орон нутагт амьдарч иж магадгүй Монголд амьдарч иж Монголынх нь юмнаас авч хэрэглэж болдгоо юм уу гэхээр нэг солонгос сайн амьдрал ард нь 10 солонгос амьдрал дээшлэн 10 солонгосын амьдрал дээшлүүл ард нь 100 солонгос ингээд 100 солонгос 1000 солонгос нэгнийгаа ингэж амар дэмжиж явдаг гинэ. Яг тэр шиг манай Монгол бас яг тэгмээр байхгүй. харин тий. Тий тэр сая чин зүгээр нэг намсан самхаг руу гарах гэдэг ингээд очиж байгаа. Юутай. Такситэй. Тэнгуутангоос таксигаар дээш гарчдсан юм байна. За. Тэнгуут тэр такси шууд дээш гарахгүй гэж зогсож байгаа. Яа заавал тэр нэг дүүжин гүрээ гарах. Дүүжин дамждаг юм уу юм байлээ шүү дээ. Тий. Тэр нь гэсэн бодлого нь тэр юм. Цаанаас угаасаа таксинууд ингэж дээш гардаг. Гарах боломжтой. Хувийн машин хүмүүс дээш гараа явчихдаг. Гэтэ болдог. Жөөлч давхар болдог нөгөө хүмүүстэй бас давхар орлого олох гэдэг байхгүй. Ийм юм байдаг гэж шүү. Анхаа хэдэн хонд тайлан тоглолтоо хийж байлаа? Би ч бас тэр их нэлээд гоё бас нөө хамтлагийн тоглолт үү тий. Би ер нь бол одоо 13 онд, 14 онд, 19 онд, сая 2023 он. Хэдэн удаа? 13 онд болохоор би даасан. Гэхдээ ер нь бол тайлан бол ерөөсөө тоглоогүй шүү дээ. Ерөнхийдөө яг зүгээр нэг яваал байгаа юм тий. Уран бүтээлч хүний бас нэг өөрийгөө бас нэг харуулах өнцөг гэдэг юм уу? Түүнээс яг тайлагнах яг хэмжээнд бол маань одоо арай хүр болов шүү. Гэтэл тайлан тоглолт хийх юм байна. Хилчлээ гэдэг. Ер нь санаа байгаа. Санаа бол байгаа. Нааха. 13 онд би даасан. Сонгодог. Нэг. Тэгээд 14 онд чинь хамтлагийнхаа хоёртай. Classic Night нэг.
Тэгээд 19 онд Classic Night 2. 2 тий. Тэгээ 23 онд сонгодог 2. Нока дуулдаг тий Тий. 2. Тий. Гойж дуучин хүртэй хүн би ганц удаа зүгээр дуу гэж хэлдэг. Ер нь бол би чадахгүй л бурхан. Юу яасан дивэрсэн үү? Дивэрсэн. Алаа. Ингээ чи энэ айгүй юу байд юм л Харин тийм байна. тий. Ганц буцалгаал авчих гэсэн чи дивэрчлээ шүү. Би чинь тэр нөгөө нэг 13 оны тоглолчин их 13 биш ээ. 14 14 чи их гоё тоглолт болсон шүү. VIP тоглосон шүү дээ тий. Тий 13 оных нь болохоор хойдч болоод Дараа нь хөрхөр. одоо нийтийн дууч мууч тий. Нэр алдартай дууч чинь одоо Нөө зоос хаана жавхлан лостын болоод бид чинь 6000-аар тоглолт шүү дээ. Тэгэхэд хэдэн төгрөгөөр тоглож Тэгэхэд би 100000-аар тоглосон. тухайн үедээ бол бас л Тий, тий тий. орон нутагт хийхэд бол Тий. Галзуур юм Тухайн үеийн хүмүүс гэж ханшууд, ярьдаг тий? байсан сте хүү. 14 онд нөгөө нэг Classic Night VIP болсон шүү дээ. Тэр чинь бид нар чинь 80000-аар тоглосон. 80 илүү 100 илүү би одоо Тий, 80,000. тий. Тэгээд 800000-аар гээд тэгмүү тухайн үед чи угаасаа хотод Зас хийх юм аагүй шүү дээ. хотод VIP нь өөрөө тийм үнэтэй байсан. Ер нь баг 70-80,000 таа. Тэгээ баг хотын аншаар. Гэтэ яг зүгээр хүмүүс болохоор ингээд шууд ингээд тасалбарын тоог Үржүүлээ шууд гаргаад тий шууд ингээд бодчихдог байхгүй. Уран бүтээлийг тэгж Тэр бол үлмээргүй одоо би байна. болохоор нөгөө Шууд бодно шүү дээ. одоо ингээд өнгөрсөн энэ тоглолтуудаас бид нэр ер нь хайхтар тийм ашиг өрөөсөө олж байгааг. Одоо тэр 2014 оны тоглолтоос бол бид нар бол өөрсдөө хас 300 таа гарчихсан. Бид нар юу 13 оны тоглолт бол яг л сайхан таарч ирсэн. Өөртөө 300 сая төгрөг авч л та яа. Тэр чинь нөгөө нэг хүмүүс нөгөө нэг арай нэг гоё сайхан юм үзүүлэх юмсан тий. Одоо тэр анх Мэргэжлийн яг уран бүтээлчдийн хувьд тий VIP ч юм болохоор онцлог нь дотроо хоол, унд, вино тий. Тэгээ дээрээс нь нөгөө нэг дөөрийн каверти төгжим ингээд бас авчирчихсан баг. Тэнгуут 19 онд болохоор бид нар ч мөр 16 он авчихсан дөөрөөс төгжим. харин тэг хөгжимчтэй авчирна гэхээр чинь л өндөр Тий, цалингаар тэр хүмүүсийн одоо тэгээ хоол унд тэгээд эн чинь ирээд 2 3 хон тий буудал сав гээл юм чинь бас. харин тэгээ та хэдий хийжсэн тэр үйл ажиллагаа чи ер нь бусад уран бүтээлчдэд туршлага болоод энэ жил Эна тоглолтоо ихтэй болоод за хотод нь их юм байна гэж. Нэрээ тэр том оркестр тэр том уран бүтээлчдийг нааш авчирна гэдэг бол баг нөгөө нэг хөлсөө өхөөсөө илүү зардал гардаг бах тий. Тэгээ хамгийн гол яг бид нар чи өөрсдөө орон нутгад уран бүтээл хийж байгаа хүмүүс чинь орон нутгийнхаа үзэл хамгийн гол нь бас нэг гоё юм үзүүлэх сонсуулъя гэж нэг дуу шиг дуу тий уран бүтээл шиг бүтээл сонсуулъя гэж бодож байгаа шүү дээ. Гэтэ яг ер нь бол бусд одоо уран бүтээлийг муу гэж байгаа юм шүү дээ. Хүн хүний нэг өөрийн их шиг өөр шүү дээ. Тий. Зарим хүмүүс жоохон ритмлэг юм сонссон, зарим хүмүүс нь одоо эстрад нийтийн дуу зарим сонгодог гэл өөрийн сонсдог юм уу зөндөө байгаа тий. Тэгэхээр бол одоо эстрад нь муу мэрэгжлийн урлаг нь сайн гэж ямар ч тэгж хэлэх боломжгүй л тий. За өнөөдөр сар шинээр манай монголчууд бол хинэн Азийн нөгөө алтан зоос таарах уу гэдэг шиг зоос таарах вэ гэдгээ үздэг. Тэгээд тухайн жилдээ бол зоос таарсан одоо зоостой бууз идсэн хүмүүс маань азтай одтой тий тэр сайхан жилдээ ажил үйлсэн өөдрөг тэгш байхыг бэлэгддэг. Тэгээд энэ зоосыг одоо хий тий. Хоёр манерээ зоос моос идчихв. Зоостой бууз идчихв. Зоос идчихв. Зоосыг нь бол олж исэн гэхдээ зоосод идчихв. Идчихвээ. Ах хоёр л ер нь гэрийн хамаг нөгөө Азийн юу ах хоёр л аваад идчихээ. Авчаад идсэн шүү дээ. Өнгөрсөн жилийнхыг. Өнгөрсөн жилийнхыг хэн авсан? Өнгөрсөн жилийг би аваагүй. Би ч уучлсан юм чи. Өнгөрсөн жилийнхыг хэн авсан? Миний хавлуу. Хэн авсан? Аа, авсан. Аага нь авсан юм байна. Тэгвэл бас энэ жил тэгвэл энэ жил бас хацтай оттой байгаа шүү дээ. Мундаг байсан уу тий? Гадаад рейтинг авсан. Оо за. Гадаад рейтинг. Нэрээ танаа 3 хүүхэд гуруула шатрын спортоор хичээлж байгаа тий. Тэгэхээр яг та хоёр өөртөө завгүй хүүхдүүдээ шатраар хичээлүүлнэ. Тэст нэр хаач хамаагүй нөө тарханд явж байгаа таарсан штэ. Хаас тэмцэн дээр бас л хоёулаа ингээл дагаал бас явж идэм билээ. Хүүхдүүдийн амжилтын талаар. Юм манай хүүхдүүд ямарчсан тэгээд энэ жил бас ер нь бол ололтын амжилтууд нэлээд олон байгаа. Тэгээд сая гэхэд манай 3 авсан аврагт. Эхний 3 насндаа эхний 3 насны усын аврагт явах хэрэг авдаг байхгүй юу? Тийм тэгээ усын аврагт 3 сая яваад тэгээ яах вэ?
алдаа оноотой. Тэгээ улсын төрч нан шилдэгүүд байгаа штэ. Шилдэгүүд донд ямар ч гэсэн очиж оролцоод нэг нь 17-д ороод за тэгээ нөгөө хоёр нь болохоор жоохон хойшоо. Тэгээд ороод ирсэн. Юм бэ? Ямар багш Багш нь одоо Жаргалан гээд Онс клубын Жаргалан гээд багш нар байх. Хэдэн жил шатар Одоо хэдэн жил болж байгаа вэ? 4 дахь жил юу? 3 жил. 3 дахь жил юм уу? Агаа нь 2 жил. Тий, агаа нь 2 дүүгээсээ хоош орсон юм. Орж исэн. Тэгээ нэг нь бол одоо шатрын дугууланд бол явдаггүй. Өөрөө дааманд явж байгаа. Даамын дугууланд явж байгаа. Тэгээ хийлээр бас хичээлж байгаа. Тэгээд дааманд явж байгаа тэнгуүт нөө аймагт болж байгаа. Янз бүрийн одоо улсын тэмцээнд бол авч явдаг. Даамынхыг нь бол авч явдаг гэсэн зүгээр аймагт болж байгаа тэмцээнд хүндэтэй дэрэнгүй мэдхий юм чи орчих гэл. Тэгээл оронгууд бас хөөхөн тэгээл 5 6 мургаа гэл тэгээл ороод л энэ. Нөгөөх нь бол аймагтаа бол явж исэн. Эхний. Энэ бол яг одоо энэ шатарж анх бид нэр хичээлүүлэх болсон шалтгаан юу аахгүй. Суу сурах гэдсэн. Тий, сууж сурахаас бас нэг аливаа юмыг бас нэг олон талаас нь хараасаа тий. Түүнээс юу нь бол анх бол бид нэр бол тэр амжилт спорт гэж явуулаагүй шүү дээ. Харин тийм бодож ороо. Тэгээ яг нэг банимитийн нэг даруул зам биш шүү дээ. Ганц нэг тийм уралдаан тэмцээнд ороод даажгүй хөөрхөн болоод ирэн гурч. Нөгөө дээшээ явсан юм доошоо буулгахгүй. Ааха бас амжилтын тууштай бариад ах эсвэл бүр ахиулах тий. Одоо ч ерөнхийдөө битүүшний бариулаа. Анхаас бол ер нь бол яг зүгээр сайхан тоглоод өөргөө задлж явах тархиа задлж явах боломжтой гэсэн юм зорилготой. Тэгээ бас нэг талын эн чинь бас нэг талын чадвар ахгүй тий. Одоо ингээд ажил дээр гараад ч юм за оюутан болоод ч гэсэн тий оюутнуудын ингээл тэмцээн болно. Ангиад анги хамт олноо сургуулаа төлөөлөөд оролцох хэмжээний тий. Тэгээ ажил дээр гараад байгууллагын дунд хооронд тэмцээн болно. Тэгэхэд одоо манайхад гэдэг шатрын аач байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг байгууллага хамт олондоо өөрийнх нь нэг давуу тал болоод шатар даам тоглодог гээд байж ах хэмжээнд байх хийсэн гэж бас боддог байхгүй юу? За энэ уука бол янзын чимхт юм байна. Нараа. Чимхэлт. Энэ цэцэн бууз. Цэцэн бууз тий. Цэцэн бууз. Одоо энийг нөгөө юу гарахгүй авах уу тий. Стогой чимхт юм. Одоо ялангуяа чимхт. Юу танах цэцэн бууз хийдгүү тий. Энийг явчих. Цэцгийн хийн тэгээ нөгөө юу бас хийн. Одоо үзүүлье. Энэ болохоор жоохон хугацаа авах гэдэг юм аа. Цэцгэн болохоор жоохон хурдан. Цэцгэн болохоор яг хурдангаас гадна тэгээ нэг шүүс гой шүүстэй болдог. Тэгээ шүүслэг болдог байхгүй юу? За. Энэ бас их гой чимхт юм. Чи ер нь гэж ажгүй чимхт юм биш үү? Ер нь айгууд ажгүй аа. Ятраад. Уука сүүлийн үед хүүхдүүдтэй ажиллаад байгаа тий. Драмын дугуулан ажиллаулаад тэгээд дээрэс нь бас их сайхан өгүүлбүүд унштай. Би бас хаяа завтай болоо сонсчихдээ шүү дээ. Тий. Тэгэд хүүхдүүдтэй ажиллахаар ер нь одоо мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдэд драмын дугуулан гэдэг чинь бас онцлогтой шүү дээ тий. Зүгээр нэг одоо нэг бүжиг ч юм уу дуу ч юм уу биш тий. Бүх талаар нь ингээд ер нь бас хичээлүүлээд хэдэн жил болж байна. Ямар үрдэнгүүд гарч байна. Багшаа гэдээ дуудуулах ямар байна. Багшаагч дуудуулахгүй шүү дээ. Тэгээд хичээлүүлээд ер нь бол одоо нэг бодохоор 13 оноос хойш. Тийм. Ер нь 9 тий 13 оноос хойш. Тэгтээ яг нь дундаа алдаа оноотой. Ер нь анх бол яг 13 онд эхэлж исэн юм бэлээ. Одоо энэ өөрийнхөө тэгээ өөрийнхөө түүхийг эргээд харах нэ. Тэгээ яг дундаа мэдээж ганц 2 жил алдсан, хэдэн сараар алдсан ч юм уу тиймэрхүү юмнууд бол байгаад байгаа. Тэгээд хүүхдүүдтэй ажиллах давуу тал гэх юм бол нөгөө хүүхдүүдээсээ эргээд үр дүн би ч хэлтгүү. Тий. Үр дүн харахад хамгийн гоё байд юм бэ гэж бодсон. Тэгээд одоо юу гэдэг зүгээр яхав маасыг татахын тулд ч гэдэг юм зүгээр нэг юм шоу хийгээл болсон болоогүй би хүүхдүүдээр одоо нөгөө юу гэдэг маркетинг хийгээл менежмент хийгээл тэ хүүхдүүдээр мөнгө олох тийм юм болгоод гэх юм бол хангалттай одоо надад хугацаа байсан байгаа байхгүй энэ 10 өнгөрсөн 12 жилийн хугацаанд. Гэхдээ надад тэр бол нэг тийм сонирн биш. Гол нь хүүхдүүдийн өөрсдийнх нь хөгжил хүнтэй харилцаж байгаа харилцаа за тэгээ нөгөө өгүүлэх эргэтэн хөгжих за тэгээ хүнтэй өөрөө нээлттэй харилцах эр үсэг хэлж чаддаггүй байсан бол тэр хүүхдээ одоо нөгөө эр үсэг хэлж чаддаг болохыг нь харах тэр гол үр дүнгэл одоо нөгөө би өөрөө мэдрэх хамгийн гоё кафе юм байна л гэдгийг бас мэдээд байгаа. Гэхдээ одоо бас нэг нэр маш олон жил ингээ хүүхдүүдтэй хамт ажиллаж байгаа нэг хүүхдүүдтэйгээ хүүхдүүдээр нэг гоё хүүхдийн жүжиг тавих юмсан гэсэн бас нэг юм
бодол төлөвлөгөөтэй 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 л ээж. Хотоос хүүхд хүмүүс ирээл тэгэл юу вэ? Нэг болсон болоогүй гэдэг шиг нэрэ заримдаа хит арилжааны шинжтэй одоо дорн говч нөгөө дид бүтцээр Улаанбаатарт ойрхон болооч тэрүү хүн болгон хурж ирээл бас тэ янз янзын үйл ажиллагаа явуулчих гал байгаа харагддаг шүү дээ. Эцэг эхчүүд үзэгчиж гэсэн зарим шүүмжилдэг тий. Тэгээ тийм юмнуудыг харахаар бас одоо хүмүүс ч гэдэг юм ээж аауд ч гэсэн бас зарим тэгдий та одоо ингээ хүүхдүүд дээрээ жүжиг мүжиг хийгээд ингээ тавиач хийгээд. Тэгэхээр мэдээж нэгдүгээр тэр чинь бас хөрөнгө санхүүгийн юм шаардна. Дээрээс нь мэдээж зүгээр нэг хүн юм хийвэл бас хийсэн шиг хийж бас нэг тийм нэг бодолтой. Хийхгүй за яах вэ гэл ингээл байгаад байдаг. Гайгүй хэрэг. Талынх яах вэ бодож санаж явж идэл болох байлгүй дээ гэж бодоол байж идэв шүү дээ. Тэгээ ийш тийш явахаар сая би нөө Солонгосоос хүртэл ингээд ирэхтэй хүүхдүүдтэй бас нэг 20 хүүхдтэй шүү дээ. Хүүхдүүдтэй бэлэг авч ирнэ. Тэгсээр нэ за хоёлаа тэгээд хамт нэг өдөржингөө бараг хүүхдүүдтэй юу авах уу гэж дэлгүүрээс явж байгаа шүү. Тэнгүүтээ гол нь нөгөө жин дарахгүй. Тэгсээр нэ бас хүүхдтэй биш те. Тэгвэл тэр холоос чи нөгөө нэг жиндээ хоёлаа ямаа тааруулж авах гэж бас анхаа нэлээ залхаасаа яа энийг авчих шүү дээ. Үгүй биш вэ нэг яваа. Хэдэн хүүхдтэй гойлаа гэнэ. За 20 хүүхдээр бодчихъя гээл хоёлаа. Юун дээр театрын энэ жил 45 жил ер нь бас одоо анхаа чин дууны анги багш өдөрдөж байгаа тий. Тэгэхээр бас нөгөө хариуцж байгаа үүрэг хариуцлагууд бас нэлээ их л болж байна. Одоо туршлагаараа гэдэг шиг бас л юун дээр байгууллагынхаа үйл ажиллагаанд удахгүй бас театр маань бараг энэ жилээ ер нь шинэ театр хэр явахаар байгаа лээ. 45 жилийн ойд амжих уу? Арай авахгүй хаа тий. Зүгээр нүд. Гэхдээ ер нь бол сайхан том театртай болж байгаа тий. Амжих үгүй жоохон тэмхүү тах тий. Яг хэлж мэдэхгүй юм. Дууны анги сайхан энэ жил тоглолттой байсан. Сая 10 сарын 1-ний сая 10 сарын боловсрооч ер нь хэр байна. Одоо ер нь одоо нэмж дуучид мууч жүжигчтэй үед ч гэсэн ер нь хэр юу хүрэлцээтэй байт юм манай аймаг. Ер нь бол тэгэл байвал хэрэгтэй шүү дээ. Яг зөрөөд ирсэн тийм залуу хүмүүс байх юм бол угаасаа авахд бол нээлттэй л ах тий. Нээлттэй. Ер нь бол урлаг бол тэгээд уран бүтээлч олон байх тусмал олон талтай уран бүтээлийг хийн тий. Тэгээд манай театрын чинь аюулгүй ойрстой шүү дээ. Нөгөө арын алтныхаа өөр ангийнхан чинь одоо нөгөө гамлах жүжиг мүжиг дээр бол тэр ч ихтэй дайшлагддаг шүү дээ тий. Тэгээ бүр пүүх гэж хардсан шүү дээ. Манай театрч нэгэл угаасаа тэр хамтын одоо бүтээл болохоор бид нар ч нөө амрахтаа хүртэл юу шүү дээ. Сувж амарна гэсэн ойлголт байхгүй. Бөөнөрөө амарна хамтдаа. Яг зэрэг амрах уу? Тэгвэл угаасаа нэг нь байхгүй ч юм уу нэг анги нь байхгүй бол нөхөс ойлголт байхгүй тий. Нөхөж их. Аль үеэр амарсан? 7 сард наадмын ард дээр л ер нь бол аймгийн наадмын масаараа амарчдаг шүү дээ. Өнгөрсөн жил ч нөгөө наадмын өмнө амарсан. Ааха. 8 сард бас нүүдэлчин зөндөө олон үйл ажиллагаа тань байна. Тэгэхээр 6 сард. Гэтэ 6 сард амрахт юм лээ. Арай жоохон нөгөө амралтын сезон эхлэв байдаг тий. Уул хадч ногоороогүй гэдэг шиг. Энэ бол манай монголчууд өөрсдөө бас их гоё тааруулаад байгаа байхгүй. Ааха. Энд чинь бүгдээрээ яг 7 сардаа тийм ээ 8 сардаа амрна гэдэг чинь хинтээ амраа байгаа. Тэгэхгүй тэгэл яг хүмүүс амраагүй яар амарч яваад нэг төвөг удаа тийм аль төрөл хөөцөлжсэн угаасаа за одоо бүгд амарч байгаа бүгдээрээ амарчъя гэж нэг хэсэггүй яар амраад тэр ч бас амралтаараа нөө найзуудтайгаа практикалж бас нөгөө амардаг, тий зугаалдаг, амардаг, аялдаг. Бас л амарлал гэвэл гараал алга болчдөг. Бас л хоёулаа нэг юм. Хоёр ер нь хоббитой хоёр шүү дээ. Харин тэгж харагддаг шүү дээ. Хоббитой хоёр шүү дээ. Боломжтой тааруул ер нь гэрээсээ гараад олон янзаар хэлж болно шүү дээ. Хоббитой гэж хэлж болно. Хөдөө гадаа гарч эм орох дуртай гэж хэлж болно. Эсвэл хэсэг тэнэх дуртай гэж хэлж болно. Их олон янзаар хэлж болно шүү дээ. Энэ одоо нөө овсийнхны хийдэг банш тий. Банш хонин бууз. Өнөөдөр хонин бууз шүү тий. Хоёрын чимхэл. Хоёр бол чимхэл цайтай юм байна оо. Бол чамайг сая нөө өөкө гоё чимхтгээ хэлчихэж чинь. Ямар хичээгээд үү. Амар хичээгээд шүү. Бас нэртөрөө гэрээсний нэртөрөө бодохгүй бол энэ чинь бас болохгүй шүү. За минийх эсвэл минийх юу яаж чимхэл сурсан. За тийм үү. За эсвэл чимхэл яаш ирж яах вэ?
Ер нь жоохон хатуудуу зурж гараа байгаа. хатууд. Энийхэн гараа очих сая чи. Энэ дээр уучих. Тэнд уучих. За энэ халж сайхан халж. Алж юм. За. Тэндээс Одоо бид яг яг нэг аймгаар орохдоо бид нэг доороож нэг 5 6 сум орж байгаа. Тэгээд дээтэл нэг 10 хэдэн сум те. Нэг аймаг. Тэгээд одоо яг өвөр хангаа Завхан хоёр. Ерөөсөө ямар ч сумдаар нь ороогүй. Юуны хаяа. Аяллаа хугацаанд гэсэн. Оо зөв бас сайн явсан байна тий. Завхны бол яг Увс аймаг орох замд байдаг сумдаар нь бол орсон. Яг тэр замаас гарч ерөөсөө яг зорж болох яваагүй. Тэгэхээр ер нь бол одоо тэр хоёр төлөвлөгөөнд үлдчихээл юуны хөвсгөлөх чинь одоо 3 сумдтай байлаа. Хаан Бүр тэгэж аймагуудынхаа ороогүй сумыг бүртгэж юм уу? Өөх. Анхаа ер нь одоо чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? Ер нь одоо хобби гэх юм уу? тий одоо яг чөлөө цагаа яаж амардггүй л гэсэн үг л дээ. Ер нь үе тухайн үеэс шалтгаалаад заримдаа сайхан хоол унд хийж. Заримдаа учиргүй спортлог болно шүү дээ. Нэг хэсэг. Нэг 7 хоног бол амар спортлог болно шүү дээ. Хичээлсэн шүү дээ. Тий. Манай нөхөрлөл ийгөө. 35 нэмэлтийн ихт орсон шүү дээ. Тэрийг заавал Хэдэн сарын дараа уулзсан чи ерөөсөө тэр хүмүүс чи бүгдээрээ аягүй турцсан байсан шүү дээ. Жингээ асцгаацсан тий. Бас энэ дорногойд бол спорт ялангуяа нэг сагсан бөмбөгөөл одоо энэ чөлөө цагаа өнгөрүүлэх боломж ерөөс нэмэгдээ тий. Ер нь бол гоё шүү дээ. Яг юу нь гоё гэвэл нөгөө хүмүүсийг бас тийм ээ зөв одоо задлавшил зуурайлчин тий. Дээрээс нь бас хөдөлгөөний дутагд л тий. Хэрвээ нөхөрлөлийг байхгүй байсан бол тэр хүмүүс юу хийж байгаа тий. Тухайн цаг үед. Ямар ч байсан бас нэг цагийг тэгж бас үр дүнтэй ашигтай өнгөрөхгүй байх. Зарим нэг хэсэг. Зарим ч бол өнгөрөөдөг л байх л та. Гэтэл их зүгээр гой санагт. Тэгэл би нөгөө айхтар тийм тоглож чаддгүй. Гэтэ яг ямар ч санаа нэг гой гүүгээд дундаа ороод гой хөвчлөөд ээ бас нэг чадахгүй хамаагүй бас нэг гүүгээд бас нэг хөсөө гаргаж тий тий. Бас их зүгээр байгаа. Тий штэ. Ихгүй тэгэл би чадахгүй гээл нэг хошоо суух чинь бас. Манай мэд чинь бас тийм амар хөдөлгөөнтэй хүмүүстэй байхгүй шүү дээ. Ер нь одоо нөгөө ажлын онцлог мэрэгжлийн онцлог шүү дээ тий. Яг тийм хөдөлгөөнтэй хүндээ бол орохгүй шүү дээ. Ер нь бол хөдөлгөөн муутадаа л ор. Уука бол хөдөлгөөнтэй байлээ. Уука бол хөдөлгөөнтэй байна. Театрын манай бүсгүүчүүд бол тэр саксны тэмцээнд тэр одоо харьсан байлээ. Одоо харьсан байлээ. Тэр миний одныг харал та. Оо ямар хөөрхөн чимхээс сурж байгаа. Тэгэл нэг хүүхдүүдээс чинь нэг айтах юм гарчихсан шүү дээ. Хинийгээ зурээс игээл эхэлсэн шүү дээ. Айгүй болчих юм бол бас хинийгээ зурээс юм бэ. Ер нь бүх юм эзэнтэй юу? Хариуц эзэнтэй л байх. Багтахгүй мэнэ. Тийм үү? За зүгээр. Ингээ багтцаар нүч. Зя минут хараа. Тийм минут хараа. Ус буцласк. Танаа хэдэн тас болгодог өглөө? Хэдэн тас болгодог вэ? Өглөө очоод уул хад руугаа явдаг. Ер нь бол би нэг уул гарч ирээл тэгээл золгоно да. Ааха. 9 үгүй 8 өнгөрөөгөөд гэх юм болов? Тэг ер нь бол 9гээл золгодог юм да. 8 өнгөрөө. Тийм анхаар. Манай хаж одоо ирэнгүүт шиний нэгэн болгоно гал тавьж байгаа тий. Тий. Тэр ер нь нэлээд их хүмүүс цуглд юм байлээ тий. Тий гал тавьж байгаа. Тэр би бас тэрэнд нь бас амжиж очив. Хоцорчод. Амжиж. Ер нь бас хоцорсон ч зүгээр юм шиг бас хүмүүс ирэх болсон баг. Бас гардаа юм өргөчөө тий. Чи бас нэг жил бас амжиж очсон. 30 Тэр нэг тойрог нэг талбай байна шүү дээ. Тэр нэг жоохон баг санагцсан. Тэн юу талбай нь дүүл амар их үед бол бас жоохон айхтар гал салхих мэт үед бол галын төлний жоохон иш гэдэг альчаад. Ааха. Би тэр жил чинь бас нэг яг цаанаар өмсөлтэй илүү өмсч утсан нэг жил хүн. Тийшэнд амар харан байсан. Цогноос болчихсон. Хэдэн дэлтэй? Урлагийн хүч одоо. Тэгэл бас тийм айх. Гэхдээ нэг 4-5 юм байгаа. 4-5 байгаа. Гэтэ нөгөө нэг онцлог гэхээр бас нэг дээл өмсдөг дуу багт болдог тий.
Яг ажлын хувьд бол л байгаа л да. Урлагийн дээл бол байгаа. Амьдрал дээр бол нэг 4-5 дээл. Урлагийн дээл бол тусдаа. Бас тусдаа. Тий, тусдаа шүү. Одоо дээлээ яаж хийлэгдэн? Хотоос авах уу, энд хийх үү, яадгүй? Дээлээ бол ер нь бол хийлэгдэх хотод. За. Гэтэ энд ч хийлсэн болно л доо. Тэгээд тухайн үед байгуулагч ямар хөө хичнээн хувцас хийлгээс шалтгаалаад. Ямар загварын хувцснууд шалтгаалаад ойдлын газартаа гэргэл. Тэгээд одоо миний өмсчөөд хэлбэл чи бүгдээрээ би загвараа би өөрөө гаргасан ш. Одоо нөгөө хар декоронцтай дийлэн ш. Тий. Тэр сүүл гарсан нөгөө ерөнхийдөө санаагаа хэлээд яг ийм бас нэг хүмүүст хэлж зуруулаад. Санаагаа хэлээд. Сүүлийн нөгөө соёмтой дийлэн чи бүгдээрээ би өөрөө байгаа. За бас их авьяастай юм бах нэ. Авьяас байх те бас нэг яг нэг ийм юм бэ энд нь. тайлан дээр харагдах юм чинь те бас нэг арай жоохон чимэг байхгүй болохгүй байна. Дээл хурцж байгаа бол ер нь тэгээд урлагийн хүмүүст бол нөгөө олны өмнө гардаг болохоор өстэй зарлах их л байдаг юм шиг харагддаг шүү дээ. Ер нь бол ялангуяа эмэгтэй хүмүүст бол бас тий нэг хүний өмнө гарч байгаа хүмүүс ч нөгөө орлогын тоолох дуртай гэдэг шиг тий зарлагыг нь бол тоолохгүй. Өдөр чи одоо тэгээд заримдаа хүмүүс чинь гэдэг чинь нөгөө урлагийн хувцас хүмүүс чинь өө сайн байна уу гэж таниад байдаг. Тэгээ нөгөө амьдралын хувцас өмсөж гадар явж танихгүй. Зарим хүмүүс танихгүй шүү дээ. Тэгээ урлагийн хувцас дөнгөж түрүүхэн таараад танихгүй гэсэн урлагийн хувцас өмсөж гараад байгаа юм тань. Наач юм л өстэй янз. Танах ер нь их том бууз идэв шүү. Тэ? Харин жижиг хэл. Энэ бол өөрөө бол нэг том буусан төртэй. За. Манай ихнэр бол нэг айхтай том. Би бол жижиг нь амар сан шууд нэг өнгөд төвчүүл амар санагдав. Энэ бол нэг өнгөхэд арай харьдахаар бууз. Энэ арай л том л байна л да. Тэгвэл анхаал ерөөхдөө тэг хоош ер нь увсхийн төр бол янзын том бууз гэж штэ. Гоё шүүстэй өстэй гоё юм байна. Шүүс нь. Айлын хоолны тогоо өнгөд өгсөн. Тогоо. Хитэн бууз идчихтэй юм аа. За одоо энэ донд ч Азийн бууз байгаа шүү дээ. Азийн бууз байгаа. Азийн бууз идсэн хүнд бэлэг өгнө. Азийн бууз. Тий. Азийн буузны бэлэг манай Дорногов аймгийн ман брэнд Загсгал цайны гоё багцын бэлэг байгаа. Тэгээ Загсгал брэндээрээ энэ жилийнхаа цагаан сарын одоо сайхан сүйтэй цаг чанаараа. Гэтэ хин нөгөө тэр бэлгэний эзэн болох уу гэж. Харин тийм ээ. Би болох юм шүү. Надад хэлээд шүү дээ. Амны эдээс аштын бэлэг гэж те. Шүүс мүсэн. Янз юм байна. Тийм байна. Улаанбаатар гурлаа байсан шүү дээ те. Энэ нэг бууз нэг жигнэр үлдчихэж байгаа шүү дээ. Үгүй энэ нэг энэ зоос байх үү. За энэ ёроол нь явцсан баг. За хавчи тэгсэн чинь зоос нь үлдсэн баг. Ёроол нь гарч хар нь үлдээсэн. За хүүхдүүд. Хүүхдүүд нааш. За тэгтээ Азийн бууз нь аль жигнэр дээр хийсэн болоо? Бараг энэ доотлихт нь байгаа хаа. За юу л энэ чи ингээд юу наад байгаа юм байна. Тийм. Энийг түртгүүл яач. Гаргачих. Тэгээ би дахиад юу авах. Энэ болохоор нөгөө нэг янз янзаар чимгсэн байна тий. Битэрч нөө чимгэлтийнхаа харуулад харин тэр жижигхэн бяцхан юм яваад. За энэ юм та. Буудан дуртай. Дуртай тий. За тэгэл байх. Дуртай. Энийг авцсан тий. За. Анхаа юу ч буузнасаа түүх өгч явах тий. Бууцаа хөндөрөө. Хөндөрөө. Бууцаа хөндөрөө. Манай уука ер нь их хурдан шалгуу хөдөлгөөнтэй юм а тий. Хурдан. Их хурдан хөдөлгөөнтэй. Ер нь бол хөдөлгөөнч хурдан. Ааш нэг хурдан. Яг нэг цаана нэг давхар юм явчих шиг л болохоо ер нь гээл. Юм ухаж хаадгүй ядаргаа тий. Тэр нь тэгээ хаяа алддаг ч үе вэ? Ондогч үе. Гэхдээ ер нь онхоос алдах нь юм адгууцсан чи. Нэг харин хин ингээд тахгүй. Энийг унтраагаа. Янз сайхан. Тийм хата буцлаад тийм бэ.
Тэгэхээр энийг тэгч. За. Тэг бодцлаа тэгээ. Тийм. Район. За. За чи өөрөө За би ишээс. Окей. Би нэ. би чи одоо өнөөдөр ер нь бол энэ нэвтрүүлэг дээр айлын бууцыг амталж үзэж байгаа шүү дээ. За, манай цагаан сар орчуулныг нэг иймэрхүү ламттай Иймэрхүү ламттай бууцлах нь тий. За, өөхөө бол ийшээ тэр нэг Азийн байх болов гэсэн рүү байлчлаа шүү. За би эндээс бас нэг хоёрыг авчи. Бас арай нөгөө нэг уур нь гайгүй хөрцсөн болов уу? Тийм бай. Харин тэгэж одоо төрлүүд явчлаа. Ямар болсон мэн хөлтөө те? Унтаж үзсэн ба. Идэг багш байна. За би идэв. Давсан юу н боломж юм байна. Боломж юм уу? Тийм байна. Яг нэмсэн болсон байна. Амьд ч одоо энэ үнэрлэл амтлал явчих штеп. Энийг шахчих. Тэгээд ингээд амтч болохоор яг өөрийнх нь тэр гоё бууз тийм махны амт тийм махны амт амтч байна. Тэгэхгүй тэгээд эдийн онц амтч ирсэн алгамжгүй болоо явж байгаа. Та гуравт зоос таарч байсан уу? Хинд Тэнүүн таарч байсан. Тэнүүн таарч байсан гэсэн тий? Энэ орхон таарч байгаагүй юу? За хин цаас тарах нэ. За ямар ч байсан нэг хоёр бууз идэж. Амар тийм юу идэв шүү дээ. Айгуу амттай байна. Амттай Нөхөр байна. идэв шүү дээ. Ер нь жоо хоол их амттай их чинь бас нэг талын их хэцүү шүү дээ. Яа. Хоолны өрөнд ороод байгаа. Дараа тийж хийж өгөр, ингэж хийж өгөр. Тэгээ биш нөгөө хоол унд хийж байгааг нөгөө бокач пестээр тавьчихна. Тэгээд бага хоол өрөнд орчих. Тэгээ зарим хүмүүс гомдол ирнэ. Тийм хоол хийж өгсөнгүй, ийм хоол хийж өгсөнгүй. За би хоёр бууз идээ. Надад таарсангүй. Нэр идэг гэсэн. Тэр яг л оновчтой сонголт. За эндээс идэх. Эндээс охин Эндээс дараа энд байгаа хаа. Хүү хоёр бууз идсэн чи шууд хөөс гарч шít. Эсвэл ууранд алчаа. Бэнийг авах. Би өрн бараг болчихлоо. За юу ч энийг идэх. За. Нас нэг орхоор иднэ. За би эндээс нэгийг авчия да. Нөө ярах нагарсан ганц бууз юм аа авчлаа. Би гэхдээ энийг яруулыг хараагүйсэн шүү. Тэгтээ юу байсан маа? Хоёр зоос хийсэн маа. Нэрээ тийштэй эхнийхээ олоогүй дараагаар. Тий. Хоёр зоос байгаа. Энэ нөгөө олохгүй байсан зоос маань байна шүү. Тийм байна. Анхны зоос маань шүү. Тэр та эдэд манаас боломж байгаа гэсэн. Тэгээ бүх бууз идэж. За ямар ч гэсэн азтай оттой байх нэ. Айлын бууцыг ирээд амталж үзээд. Статтай байгаа. Хин нь хийлээд хичээлдэг гэлээ. Хин нь хийлээд. Исүү юу? Таарцнаа. Яа гараад ирсэн. Яа баяр үргье. Яг л нөгөө нэг таардаг гэдсэн таарлаа шүү. Өрхийн тэргүүн аз хэмэртэй байна гэдэг чинь гэр бүлийнх нь аз хэмэртэй байна. За миний хүүхдүүд азын бууз гарсан одоо яарах шаа. Энд чи яад гэлээ эн чи бас хамаагүй хийж болох юм уу? Энд чи азын бууз хадгална шүү дээ. Хадгална шүү дээ тий. Яндаа шүү дээ. Яндаа хадгална шүү дээ. Тэг цаан сараар ингээд бууз идээд лахад ороод идэг тий сонин. Нэрээ тэгдэг тий. Айлд ороод нөгөө цатаастай орохгүй гэсэн ирнэл тэгэл доороо заа нэг ясыг бодоод 3 бууз гээл зоолттой идээд авах. Манай хоёр сая солоосоор яваад ирсэн. Тэнд очиж бууз хийж өгөөдсөн үү? Бууз хийж өгсөн үү? бас ичээ. Эцсэн. Тэгтэл бууз санал ирнэ тий. Юу юм блэ? Тэнд амьдарч байгаа манай монголчууд ер нь бас тэр болгон солонгос солилцээд байх. Хаа нэг л орт. Өөртөө л Монгол өөртөө яг л сайхан гурдээ шүл маха чанж идэл
Тэгээ буузаа хийж идэл яг л сайхан бид нар ч эндээс ч нэг за солонгост ч хоёлаа махсан шүү тий. Махсан шүү сайхан магаж байгаа явна гэл. Тэгээ очиж сөвд очсон чинь орон өглөө махчаанж өгдөг нэс. Тэнгүүт нөө. Гурил бүтээгээл махчаанж өгч байна ш. За сайхан хамттай бууз байна. За ингээд нөгөө бэлгээ гартуулъя. Бэлэг маань энд бэлтцсэн байгаа. За Дорногов аймгийн Загсгал брэнд ер нь одоо манай D podcast-тай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ Загсгал брэнд бол одоо удахгүй бас их сайхан үйл ажиллагаагаа өргөжүүлээд шингэн цайны үйлдвэр байгуулахаар бас зорж байгаа юм байлээ. Одоо бид нар чи ер нь ийм газтай ундааны хэрэглээ их байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг хүч тамир оруулах, эрүүл мэндийн чиглэлийн тийм сайхан ундаанууд үйлдвэрлэхээр зорж байгаа юм нутгийн брэнд үйлдвэрлэгч байгаа. Та хоёр маань бас хол нутаг руу явдаг. Нутгийнхаа энэ Загсгалаас аваад явдаг байлгүй тийм. Тэгээ энэ Загсгал цайныхаа дээжиг энэ ингээд янз янзын 7 төрлийн ийм цай байгаа. Тэгээд цагаан сараараа сайхан цайгаа чанжуугаарай гэд танаа гэр бүл бэлгэлийн өрхийн тэргүүн азтай байлаа. Өрхийн тэргүүлээ гаргаваа. Би чарын түрүүн харсан энэ ер нь би л авах янзтай болоо. Энэ ер нь Загсгал цай манайх хүмүүс нь юу цай юундаа ч гэсэн хэрэгэлдэг. Хэрэгэлдэг гэртээ хэрэглэдэг юм байна. Гэртээ хэрэгэлдэг. Тэгээд нөгөө ээж аавдаа ойр дотны хүмүүстэй бүгдэнд нь авч өгч явуулдаг. Угсаа манай бас Дорноговын яг брэндтэй. Дорноговт маань зориод ирсэн хүмүүстэй бэлэг болгож өгнө. Бид ч бас нөгөө цайны мийг таньна. Манай ээжтэй бас найзууд. Манай ээж чинь дүү найз нь. Байсан. Тэгээд хаяа нэг энэ тааргаараа ээж нь юу гэж нэг их асуудаг гэж л. Манай ээж чинь бас нөгөө Дорног юу увстаа бас нөгөө чацраны бүтээгдэхүүн хийдэг. Тийм чацран ч одоо энд ордог шүү дээ. Тэгээд энэ бас сайхан бүтээгдэхүүн. Тий. За сайхан бас дүү ярьчлаа тий. Тэр нутгийн брэнд хэдүүлээ бас гэртээ хэрэглэж нөгөө солонгосчууд би нэ дэмждэг шүү дээ. Тэр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бас нэрийн бүтээгдэхүүнийг дэмжих зүв баха. За ингээд нэвтрүүлгийнхаа оролцож байгаа зочин гэрээ эзэгтэй бас манай нэвтрүүлгийн зүгээс баглаа бэлтгэдэг юм уу? Баглаа цэцэг би чинь зоос хожоогүй дээ гэж удаа суугаад та. Баглаа цэцэг бэлэг барь. Тэгээд манай нэвтрүүлэгтээ бас энэ Мишель цэцэг үргэлт гэдэг энэ сайхан маш гоё одоо хурдан шуурхай энэ гоё сэтгэлдийг хүргэдэг бүсгийн маань хамтарч ажилладаг. Тэгээд баглаа цэцэг авах дургүй эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Баярлалаа. Манай зайч мандага. Дорноговын цэцгийн соёлд суралцуулж байгаа мундаг бүсгүй шүү дээ тий. За тэгээд мөн дахиад нэг бэлэг байгаа. Гайна. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ Дорногов аймгийн Номин дэлгүүрийн хамт олон хамтарч ажиллаж байгаа. Тэгээ хэдүүлээ нэвтрүүлгээ дуусгаад цагаан сарынхаа бас дутуу юмыг Номин дэлгүүрөөр сонгоно. Тэгээ 500 сая төгрөгийн эрхийн бичиг үлгэлж байна. Оо. Вау. За хоорой. Би явах уу тий. За баярлалаа. За Номингийн дэлгүүрээр үйлчлүүлдэг үстэй тий. Үйлчлүүлнэ. Тэгэхээр дутуу юмнуудаа ширээнийхаа сайхан юмнуудыг одоо эндээс гараад бүгдээрээ гэр бүлээр сонгож авъя. За тэгээ баярлалаа. За тэгээд сар шинийн сайхан мэдлэгээ дэвшүүлээд нэвтрүүлгийн өндөрлөе тий. За тэгээд. За ингээд ирчүү могоо жилдээ та бүхэн маань хэлгэрээ их амгалан төрлөөрөө төвшин сайхан аз жаргалтай байхын хөрөлийг өдөөдөн дэр өргөн дэвшүүлье. Ингээд сар шиндээ сайхан шинлээрээ. Нутгийн азаа буурлуудаа юу гэж хэлэх вэ? Ус аймагт суугаа. Нутгийн азаа буурлууд энэ жил ер нь бол явъя гэсэн сонирхолтой бодлоо байгаа. Өөрийн биеэр очиж мэдлэгээ дэвшүүлнэ. За окей маань сар шинийн мэдлэгээ дэвшүүлнэ. За тэгээд телевиз дэд телевизийг үзэж байгаа нутгийн зон олон болон говь нутагта аж төрч амьдарч байгаа иргэд хөдөлмөрчүүд одоо малчин төмөн болон та бүхэн маань ирж буй могой жилдээ тий эрүүл их байж сансан бодсон бүх зүйл нь саадгүй сайхан бүтэж гол нь та бүхэн маань бас эрүүл их байж олон цагаан сар тий олон сар шинээр хайртай хүмүүстэйгээ хамтдаа баярын ширээнийхээ ард бүгдээрээ нээд дүүрэн бас олон жилийн үдээрээ гэж та бүхэн дээрээ хүсээ тэгээд мөн DTV телевизийнхаа хамт олон та бүхэндээ бас ажлын амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Тэгээ жил болгоны баяраар манай уран бүтээлч гэр бүл маань завгүй байдаг.
Тэгээд яг энэ малчтай баярлуулах гад тийм энэ сайхан одоо нутгийн цоо олноо баярлуулах гад үргэлж одоо завгүй хөдөлмөрлөж тууштай орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа анх хоёрынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд энэ могоо жил бол үнэхээр сайхан азтай өрөөлтөй байх болно гэж итгэж байна. Тэгээд 3 хүүхэдт нь бас спортын сурлагын өндөр амжилтыг хүсье. DTV телевизийн D podcast сар шинийн тусгай дугаараа бэлтгэн үргэлээ. Баярлалаа. Баяртай. Нэг баг. Ногоо авсан байна. Ногоо авсан. Авах шүү. Одоо юм сахчихгүй. Тий. Чансан хож юм. Сэ үнээр хараа бодоо явах байсан. Зиннээс хэлэх хөө, тийм хөө. Тий. Харин энэ Наад чи зүгээр юм. дээж юм. Түлхэндээс юугаар чив. Баа хий гэж үү. Энэ юу вэ? Хай. Бодож чуунаа. Юурээс боддог байхгүй. Тэгээ хараад шүү дээ. Жижиг тарах. Яг өнөөдөр нэг сумаар 2 тулаа гэдэг шиг нэвтрүүлэгтэй ч орчлоо. Тэгээд нөгөө авъя гэжсэн хэрэглээнийхээ зөвлөлийг ч гэсэн ингээд бэлгэнд амжуулаад авчлаа. Тэгээ амжуулахтаа бүр бэлгэнд авчлаа гэдэг бол бас маш том боломж байгаа байхгүй. Тэгээ ийм том боломжийг бас олгож өгсөн номингийнхоо хамт олон. За тэгээд гүүр болж халбаж өгсөн. Тэгээд хамт олон бас хэн талархал илэрхийлье. Баярлалаа.